Сайн байцгаана үзэгчтэй. Манай Fintech podcast-ийн 3 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай Fintech podcast нь бүх насны иргэдэд нас үс харгалзахгүйгээр санхүүгийн боловсролыг энгийнээр хүргэх зорилгын дараа явагддаг юм шүү. За бид өнөөдрийнхөө дугаараар татврын багц хууль буюу татврын ерөнхий хууль, хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, мөн нэмэгдсэн үртгийн албан татврын талаар, за мөн тодруулбал хувь хүний орлогын албан татврын талаар ярилцгаална. Өнөөдрийн зочдоор санхүү эдийн засгийн их сургуулийн ахлах багш Үнэр Жаргал ирсэн байна. Мөн хувийн хвшлийнхнийг төлөөлөн их заяа ирсэн байна. За, юуны өмнө урилгыг мань хүлээн авч ирсэн хоёр зочин зам шиг баярлалаа. За, гурлаа шууд татврын багц хууль гэж яг юу юм бэ гэдэг талаар ерөнхий ойлголт өгөөд эхлэе гэж бодож байна подкаста. Татврын багц хууль гэж яг юу юм бэ? Тэгээд яагаад өнөөдөр олон нийтийн анхаарлын дунд энэ сэдв ингэж их тархаад хамаг хүмүүсийн анхаарлыг татаад хүлээлт үүсгэж байна гэдэг талаар та өөрийн зүгээс хариулаач. Тий. За ер нь бол татврын багц хууль гэхээр тухайн улсад одоо нэг л төрлийн татвараар тухайн улс одоо санхүүгээ бүрдүүлээд ч юм уу явдаггүй олон төрлийн татварууд байгаа. Тэгэхээр ер нь нөгөө дэлхий дээр улс орнууд бий болоод төр гэж бий болсон цагаас эхлээд одоо хөрөнгийн татварч гэдэг юм уу дараа нь орлогын татварч гэдэг юм уу бий болоод тэгээд одоо төрд дахиад мөнгө хэрэг болох тоолонд нэмжтэй төрийн санхүүгийн хэрэгцээнээс болоод нэмэлттэй одоо өөр шин төрлийн татварууд бий болсоор байгаа үндсэндээ одоо нэлээд олон төрлийн татвар бий болчихлоо л доо. Тэгэхээр хинээс ямар хэмжээний татварыг яаж хэдийд авах вэ? Хэнийг хөнгөлөх үү, чөлөөлөх үү гэдэг чинь өөрөө татврын бодлого байхгүй. Тэгэхээр энэ татврын бодлогуудыг тусгасан тусдаа одоо хуулиуд байна шүү дээ. Татврын төрөл болгоныг зохицуулж байгаа хуулиуд байгаа. Энийг татврын багц хууль гэдэг. За одоо энэ шинжилэлт гэдээ яриад байгаа шүү дээ тий. Энэхүү шинжилэлтийг анх та сонсоод танд ямар сэтгэл төрсөн бэ? Ямар одоо нэг хувийн хвшлийн зүгээс танд ямар сэтгэл төрсөн бэ? Ер нь бол хувийн хвшил бизнес эрхлэгчид бол татврын одоо юу гэдэг ачааллын талаар айлуулах, багасгах тий бизнес эрхлэгчид бас хувь хэмжээ бол төрлөөсөө хамаарат ингээд бодоод ирэхдээ бас нэлээд өндөр татвартай орн манай Монгол улсын хувьд тий. Тийм болохоор бол бидний хувьд бол аль болохоор татврын хэмжээг бууруулж бизнес эрхлэгчдэд үзүүлэх одоо ачааллыг л бууруулаасаа л гэсэн хүсэлтэй байдаг. Хувийн талаасаа ч гэсэн одоо тий төлж байгаа татварын хувь хэмжээний хувьд бол бас тодорхой хэмжээгээр бууруулад одоо ирэх өгөөж буцаад одоо ирэх өгөөжтэй тэр нь өндөр багасаа гэсэн аль талтай тийм хүлээлттэй байдаг. Тэгээ нөгөө талдаа төр оршин тогтнож байгаа учраас бас татвар байх ёстой. Тэгэхээр ер нь бол төр болон бизнес эрхлэгч иргэдийн хувьд бол бас нэг тодорхой хэмжээнд эдийн засгийнхаа нөхцөл тохирсон одоо яг ийм аль талдаа одоо юу гэдгийг харилцан тэгш гэдэг юм тийм төвшөнд байгаасаа гэсэн ер нь бол хүлээлттэй байдаг. Одоо энэ татвар гэдээ ярихаар зарим хүмүүсийн хувьд, дийлэх хүмүүсийн хувьд одоо нягтлан бодогчдын хийдэг асуудал мэдэх зүйлээ одоо надад хамаагүй ч гэдэг ч юм уу те жирийн нэг иргэн одоо тийм үзэл хэрэг байдаг бол одоо та иргэн бүр энэ татврын талаар мэдлэгтэй байх шаардлагатай юу? Аль эсвэл үгүй юу? Тэр талаар юу гэж байна? Хорвоо дээр төрхөн үнэн, өгөх нь үнэн гэдэг нэг хоёр үнний тухай яриад байгаа шүү дээ. Тэг дунд нь хүн шиг амьдрал татвар төлөхөөс өөр аргагүй. Тэгэхээр татвар ер нь юун дээр ялангуяа орлогын татвар юун дээр суурилдаг вэ гэхээр нэг иргэний үүрэг гэдэг нэг юм байна тий. Нийгмийн гишүүний үүрэг. Тэгэхээр бид бүгдээрээ гэр бүлийн гишүүн тий. Инфляци санхүүч гэр бүлийн гишүүн, та гишүүн, би гишүүн. Тэгэхээр гэр бүл одоо хүүхэд байсан ч одоо үүрэгтэй шүү дээ. Жишээлбэл бүр нялх хүүхэд одоо тэр гэр бүлийнхнийг баясгах, ирээдүйд одоо ядгийн удам залгах ч гэдэг юм уу. Ингээл янз бүрийн үүргүүд байгаад байгаа. Тэгээ тэрнтэй ижилхэн нийгмийн гишүүн бүр тухайн нийгэмд тодорхой хэмжээний үүрэгтэй байх ёстой. Тэгэхээр тэр үүргийн хамгийн анхдагч үүрэг нь бол үндсэндээ одоо яах нь нөгөө өөрийнхөө хэмжээнд одоо чадхынхаа хэрээр боломжоор татвар төлж нийгэмдээ хувь нэмэр оруулах ёстой гэсэн энэ онлын анхны ухагтхан байдаг байхгүй. Тэгэхээр манайхан яагаад татврын тухай ер нь бол сонсдоггүй вэ гэхээр одоо дунд сургууль, цэцэрлэг энтерт одоо ер нь бол татрын албанаас за зарим төрийн бас байгууллагуудаас хүмүүсийн одоо татрын боловсролыг буюу мэдлэгийг татрын тухай мэдлэгийг нэмэх хэрэгтэй юм байна гэдэг зүйл ярьж эхэлж байна. Тэгэхээр бидний жишээлбэл одоо дунд сургууль багт ч юм уу татрын тухай угаасаа ч одоо татвар
би тэд ч одоо бас нэг 80-аад оны сүүл 90-аад оны ихэнд сурч ирсэн болохоор бас татврын тийм боловсронгуй болоогүй байсан баг. Тэгээ ер нь хөрөөхөн үедээ бол татврын тухай ойлгохтой бол одоо мэдлэг олгодоггүй байж. Тэгээ манайхан бизнес эрхлээд бүр одоо магадгүй татрын асуудалд орсныхаа дараа татрын тухай сонирхож эхэлдэг. Энэ нь өөрөө маш том эрсдэл, өөрөө төлөх ёстой татвараасаа магадгүй бүр давуулж одоо илүү зардал гаргах ийм одоо эрсдэлтэй байгаа. Тэгэхээр хүн бүр уг нь татрын тухай мэдлэгтэй байх юм бол тухайн зүйлийг зохицуулаад тэгээд одоо яг нь манай улсын татвар нэрлсэн дүнгээрээ бол бага одоо бусад улс орнтой харьцуулахад харьцангуй бага хувь хэмжээтэй. Ми одоо тэр 35%, 40% гэх мэтлэнгийн хувь хэмжээтэй улс орнуудыг бодох юм бол бага хувь хэмжээтэй боловч яг одоо ингээд төлөөд эхлэхээр манай нөгөө бизнесийн одоо ашиг тийм одоо өндөр биш байхгүй юу? Яг гэвэл манайх чинь цөөн хүн амтай тэгэхээр нөгөө хэрэгжилж байгаа бараа бүтээгдэхүүн одоо зах зээлд нийлүүлэх тоо хэмжээ тэгээд одоо тэр цөөн тоогоор нийлүүлэхээс өөр аргагүй байдаг тий. Тэгэхээр тогтмол зардал одоо нөгөө бараа бүтээгдэхүүнд чи эзэлж байгаа одоо орлогод эзлэх тогтмол зардлын дүн маш өндөр байдагтай холбоотойгоор одоо аж ахуйн нэгжид үлдэж байгаа ашиг өөрөө маш бага. За тэгээд дээрэс нь бас иргэдэд үлдэж байгаа бодит орлого бас бага байдаг. Тэгэхээр тэр үлдээд байгаа ашиг орлоготой нь харьцуулах юм бол татвар өөрөө өндөр дүнтэй байдаг учраас хүн бүр ер нь бол татварт жоохон бохимдонгоо. Ялангуяа бизнес эрхлэгчдэд яг бэлэн мөнгөөр одоо ингээд татврынхаа өрийг төлөхөд хүндрэлтэй ачаалалтай ийм зүйл үүсгээд байна л да. За тэгээд хажуугаар нь одоо бас татврын бус зардлууд маш өндөр дүн эзэлж байна. Тэгээ энэс бас одоо хамааралтай байна. Та өөрийн хувийнхаа одоо хөвшлийн ямиг эхлүүлэхэд анх татвар дээр ямар нэгэн асуудал танд гарч ирсэн үү? Одоо мэдээлгүйгээсээ болоод ч юм уу эсвэл мэдчихсэн ч гэсэн алдаж онсон тийм зүйлүүд байгаа юу? Ер нь бол яг миний хувьд бол өөрөө эдийн засгийн нэгтлэн бодогч мэрэгчлээ учраас бас харьцангуй тэр талдаа хуулийн хэрэглээ болон үүсэх эрсдлүүдийг бас тооцож явж байгаа учраас бол ер нь бол тэгвэл та хоёулынгийнх нь эргэн тойронд ч юм уу тийм бодит кейс байгаа юу? Түрний татвараас болоод мэдлэггүйгээсээ болоод алдсан ч юм уу зөндөө байдаг шүү. Тийм кейсүүдээс дурдвал тийм зөндөө байдаг. Одоо тэгээ татврын бас тодорхой хөнгөлөлтийн нөхцлүүд байгаа шүү дээ. Тэрийг бас мэдхгүйгээс болоод бизнестэй ашиглаж чадахгүй бах тийм нөхцлүүд бол зөндөө л байдаг. Тэгээ ерөнтэй холбоотойгоор ерөнхийдөө нөгөө татврын зөвлөх үйлчилгээ яваад байгаа шүү дээ. Санхүүгийн үйлчилгээ. Тэр нь бол айлхоор одоо бизнес эрхлэгчдэд татврын ойлголтоо дүүсэх эрсдэл тэгээ авах боломж биш. Тодорхой хэмжээний хөнгөлөлтийн нөхцлүүд бол байгаа татврын хуулинд тий. Тэрийг зөв хэрэглэхээс ахуулаад бас асуудлууд байдаг. Тэгээ надаас бол зөвлөгөө авах гэж ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь асуудал хэзээний өнгөрчихсөн хойно ирээд идэх тал байдаг байхгүй юу? Одоо бизнесээ эхлэхдээ би ямар төрлийн татвар хураамж төлөх юм, тэгээ ямар орлого олох гээд байгаа юм. Тэр орлогоос одоо зардлаа гаргаад тэгээ дээрээс нь дахиад татвар одоо хураамжуудыг төлөөд надад ямар нэгэн ашиг одоо мөнгө үлдэх юм уу үгүй юу гэдгийг уг нь бол одоо тооцоолж үзэх хэрэгтэй байгаа. Тэгээ тэгжээч одоо нэг ямар нэгэн байдлаар төлөвлөгөө төсөв хийж үзчихэж энэ бизнес рүү орох уу үгүй юу гэдгийг одоо шийдвэрлэх хэрэгтэй болж манайх чинь тэр бизнесийг ер нь гайгүй байх шиг байна. Энэ миний ганц хийж чаддаг юм чи энийг л хий. Гэт одоо жишээлбэл барилгын туслах одоо ажил жишээлбэл хамгийн наад захын жишээнүүд бол ямар бизнесийн татврын эрсдэл хамгийн их хүлээдэг вэ гэхээр барилгад туслан гүйцэтгэх ажлуудыг хийдэг жижиг компани байгуулчихсан хүмүүс байдаг. Тэгээ ингээд тухайн мөнгөө авангуудаа нэг хідэн баригад ч юм уу ажилуулад тэгээд нөгөө эргээд тэр компаниас юм уу баригадаас гарч байгаа нөгөө том одоо төсөл гүйцэтгэгч компани хэрэгжүүлж байгаа компани болохоор компани байхыг шаарддаг ч юм уу те. Би жишээлбэл нэг паркетын шал шахдаг хүн байлаа гэхэд компани байхыг шаардахаар ажил авахын тулд компани байгуулчихдаг. За тэгээ нэг аруулаа нийлээд ч мах дүгээрээ ч юм уу одоо 20 нийлээд тэр ажлыг хийдэг. Тэгээд мөнгөө нөгөө компаниас аавангуудаа шууд нөгөө ажилтнуудаа л цалин хэлбэрээр тараагаад олгочихдаг. Тэр татвар суудгал муудгал ерөөс юу ч тооцохгүйгээр. За тэгээ нөгөө баримт шивч нөгөө том компаниас мөнгөө олж авахын тулд нөгөө компани баримт шивхийг шаарддаг. Ингээд нэг мэдсэн чинь жилийн дараа хэдэн зуун саяын баримт шивчихсэн. Тэгээ өөрт нь үлдсэн мөнгө ерөөсөө байхгүй. Яагаад тэгэхээр аваад нөгөө одоо хамт ажилласан хүмүүстэй ч гэдэг юм уу тэр ажилтнуудаа тараагаад өгчихсөн. Тэр татвар суудгал шимтгэл нэмэгдсэн үртгийн албан татврын үүр шир одоо хаана юу үлдэж байгаагаа мэдэхгүй, орлогоо нийт дүнгээр хэд болж байгаагаа ч хэмжихгүй. Тэгээд нэг хэсэг хугацааны дараа 2 жил 3 жилийн дараа татврын ян шалгалт ордог ч гэдэг юм уу. Татврын албанаас та одоо ингээд тайлангаа гаргаагүй байх гэдэг юм. Эсвэл таны үр их болчихсон байна. Тэрийгээ төлөх гэдэг ч юм уу. Ийм шаардлага тавингууд гинт одоо олон 100 саяын ч юм уу олон 10 саяын татврын өртөө болчихлоо. Одоо би яаж аргалах вэ энийг гэж асууж ирдэг тийм. Ихэнхдээ дандаа энийг би яаж аргалах вэ? Одоо яаж байхгүй болох вэ гэж ирдэг байхгүй. Гэтэл чинь
Тэр чинь ер нь зайлшгүй зүйл тийм ээ байгаа юм чинь энийг баг багаар нь яаж төлөх үү? Магадгүй тэр 20 хүндээ бүх авсан мөнгө хуваагаад өгөхөөсөө өмнө би энэ мөнгнөөс тодорхой хэмжээнийхэн татвар төлнө шүү дээ гэд ингэж тооцоолох зүйл маш их дутагддаг. Тэгэхээр үндсэндээ энэ бол татврын мэдлэг. Одоо орчин цагт чинь одоо дээр үеих шиг зүгээр ингээд нөгөө мал ахуйн амьдралаараа ингээд ийм амьдрах боломжгүй болчихлоо шүү дээ тий. Тэгэхээр ингээд төв суурин газар амьдрна. За тэгээд одоо наад захын эрүүл мэндийн мэдлэг хэрэгтэй болчихлоо. Тэгэхээр наад захын санхүүгийн мэдлэг хэрэгтэй болчихлоо. Тэгээд бас яах нь татврын мэдлэг ялангуяа одоо бизнес эрхлэх гээд байгаа байдгийн юм хуваарьж болон компани байгуулж бизнес эрхлэж байгаа юм бол татрын талаар зайлшгүй одоо сонирхохоос өөр аргагүй. Тэгээ би нэг оюутнуудтай хэлдэг байхгүй. Та татрыг сонирхгүй ч гэсэн таныг насан туршид чинь таны авсан олсон болгоны чи араас татвар таныг сонирхоод явах учраас энийг эргэж одоо баг танилцахаас өөр ямар ч арга байхгүй л гэж. Нөө тийж ярьдаг ч компани байгуулах нь амархан ч гэсэн хаах нь та үнэхээр хэцүү гэдэг. Тэгээд хэмжээний санхүүгийн харилцаанд орсон л бол тэгэл одоо хууль хэрэгцээ дүрм журмын дагуу явахаас өөр аргагүй. Тэгээд өнөөдөр огшин хэлсэн дээр бас нэмээд хэлэхэд бол харьцангуй одоо төлөвлөлт маш чухал байхгүй юу? Манайхан бол алилахаар ингээл сэтгэл хөдлөлөөрөө ч юм уу тий эсвэл одоо туушрах ийм мэдээлэлэр ч юм уу тийм бизнесийн маш ихтэй үр ашигтай үсэг харилцаагаа тооцохгүй одоо ийм юм хийснээс болоод одоо юу гэдэг татврын өрөнд ортох ч юм уу асуудлууд үүсэж байгаа. Тий ялангуяа жижиг дундийнхан тийм сургаар ажиглаад ашигтай байх шиг байна. Сургалаад тийм байх шиг байна гэж нэг даган дуурайх байдлаар бизнесийг хийхдээ өөрөө манай улсын эдийн засгийн өөрөө жижигхэн учраас тий багтаамжийн жижигхэн учраас тодорхой хэмжээгээр эргээд одоо юу гэдгийг нөгөө талаасаа бизнес хийгээд нийлүүлэлтийн өссөн буцаад одоо юу тий санхүүгийн хүндрэлт ордог ийм асуудлууд бол гарч байгаа. Гэхдээ сүүлийн үед бол харьцангуйс манай татврын систем шинжлэхтэй одоо юу гэдгийг баримттай цахим юу систем шилжээд одоо баримт авдаг өгдөг. Харьцангуй дээр үед бол анх одоо санхүү бүртгэл дан цаасан баримттай ингээ явдаг ус одоо бол харьцангуй захимаар мэдээллүүдээ аваад тэгээд эргээд бас бизнес эрхлэгч тэр талдаас арай учиртай. Тий яг хэмжих бүртгэхэд туслах хүнтэй бас нэгдүгээр давуу тал нь тэр. Хэцүү юм нь юу вэ гэвэл дэх нь үед 90-ад он 2000-ад онд ч ингээ урсгалаараа тэгээ нуугаа зүгтаагаад тайлагнахгүй байгаад ингээ болоод дэдэг байсан бол одоо бол нөгөө нэгэнт ингээ систем бүртгэгдсэн учраас тэрийг алга болгох, арилгах, зүгтаах, зайлсхийх боломж улам өдрөө ихсэн хязгаарлагдаж байгаа болохоор бас нэг талаасаа бол одоо нөгөө тэр дэвшилтийн хажуугаар бизнес эрхлэгч өөрөө тэрэн дээр хариуцлагатай байхгүй бол одоо ерөөс хаашаа зайлахгүй байдал очиод байгаа байдал бий. За тэгвэл сая хэдүүлээ хуулийн багц хуулийг ерөнхийд нь ярьсан. Одоо тэгвэл хөв хүний орлогын албан татвар энэ тогтолцооны талаар яриа. За олон улсын жижигтэй харьцуулбал бас ямар төвшөнд байгаа вэ гэдэг талаар та хэлж. Яг нь манайх харьцангуй ер нь бол татвар чинь дэлхийд даяар хавтгаал одоо хэлбэртэй байгаа даа шүү дээ. Яагаад гэвэл нөгөө татврын ерөнхий бүтэц тийм ээ. Ерөнхий одоо нөгөө юм загвар тэр бол дэлхийд даяар ижил. Яг нь зүгээр хувь хүний орлогыг идэвхтэй орлого, идэвхгүй орлого гэж ангилаад тэгээд нийт орлогоос нь татвар авах уу, орлого бүрээс нь тусад нь татвар авах уу, ямар орлогыг чөлөөлөх вэ, ямар орлогыг хөнгөлөх вэ гэдгийг ингээд татврын суурьаа яаж тодорхойлох вэ энэ гэдгээрээ бол улс орнууд одоо тухайн өөрийнхөө улс орны онцлогоос болоод өөр байгаа юм зүйлүүд бол бий л дээ. Зүгээр яг бодит орлогоор нь аваад үзэх юм бол манай орлогын албан хувь хүний орлогын албан татвар орлого багтаа хэсгийн ачаал бол их байгаа бусад улс орнтой харьцуулах юм бол зүгээр ерөнхий дүнгээр нь сонсохоор ингээд 10 тэр 22 онд сая нэг шатлсан болголоо ш зөвхөн цалингийнх тэр цалинд оногдуулах татвар нь бас одоо яг бид одоо иргэдийн бодит орлоготой харьцуулах юм бол бусад орнуудын иргэдийн олж байгаа орлого манай улсын иргэдийн олж байгаа орлого тэр орлогоор одоо юунд зарцуулж хүрэх вэ гэдэгтэйгээ харьцуулах юм бол ачааллын хувьд бол өндөр. Цалин авж байгаа одоо ажилтан тэгээд бизнес эрхэлж байгаа хүний одоо орлого эднэрийн нөгөө татварыг хүлээж авах ойлголтын зөрүү ямар байдаг бол өөр хүлээж авдаг болоо та тийм юм анзаарч ирсэн үү? Тийм ер нь бол хувь хүний орлогын одоо хуулийн заасан одоо хувилбарууд одоо хувь хүн хуваараа аж ахуй эрхэлж орсон орлого байгаа тий. За нөгөө талдаа бол одоо юу гэдгийг ажилтнууд буюу одоо тодорхой хэмжээгээр нөгөө хууль компани болон аж ахуй нэгжүүд ажиллаж байгаа ажил хэсгийн хувьд бол цалин өсний орлого нь бол тэр хувь хүний орлого болж байгаа байхгүй.
Тэгэхээр бол харьцангуй юу гэдгийг цалин хөлсөө одоо гэрээгээд тий хөдөлмөрийн гэрээ болон бусад гэрээгээд цалин хөлсний дагуу төлж байгаа татвар бол ер нь бол ингээд алтан байдалтай байгаа. Зүгээр хуваараа одоо бизнес эрхлээд тэр үйл ажиллагаанаас олсон орлогыг бол бас харьцангуй тэр одоо эрхэн өөрөө одоо тодорхой хэмжээгээр мэдүүлээд төлөх юм нь бол бас арай хөнгөлөлттэй нөхцөлтэй байхгүй юу. Одоогийн хэрэгжиж байгаа үйл бол одоо юу яагаад хэлбэршүүлсэн горимор хувь хүн жилдээ нэг удаа одоо юу хийж байгаа. Орлогоо тайлагнаад 50 сая хүртэл 1% татвар төлж байгаа. Зүгээр одоо ажил хийж байгаа ажилтнууд бол одоо сар болгон тий нийгмийн даатгал татвараа төлөөд өөрөлдөлт 10% татвараа төлөөд ингээд ийм байдалтай харилцан бас ялгаатай явж байгаа байхгүй юу. Нөгөө талдаа харах юм бол тэр ажилтны хувьд бол одоо цалин авсныхаа төлөө илүү татвар төлөөд байна. Ер нь бол одоо хөдөлмөрийн хөлс гэдэг чинь тухайн хүн бас л одоо үйл ажиллагаа явуулаад одоо оюун болон одоо бие чадвараа ашиглал олж байгаа орлого байхгүй юу. Одоо тэр ямар нэгэн одоо үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүстэй харьцуулахад бол тэгснээрээ бол бас илүү татвар төлөөд байгаа. Тэгэхээр харьцангуй миний хувьд бол харахад бол бас тэгш бос зарчим уг нь үйлчлэх ёстой. Тэгэхээр тэрийг бас эргэж харах ёстой л гэж миний хувьд бас бодож байгаа. Сайн байна. Өөрөнд таваад ирэх хүн хаал сонгох чи ийм хэцүү лөө. Фитнесийн багш нуушс багтаа бол тэрэ гэсэн бэ. Өөртөө пипэрэг. За юу захиалах вэ? That's why захиалчийг гэвэл яадаг вэ? Хоол сонгох чи ямар хэцүү бэ? Даатгал хэлэгдэн хоол сонгохоос хурдан. За одоо энэ юу явагдаж байгаа штэ? Хилцүүлэг явагдаж байгаа штэ. Хуулийн багц. Энэ дээр ямар өөрчлөлтүүд оруулах гээд яригдж байгаа вэ? Гэхдээ одоо ямар өөрчлөлт оруулах гэдгийг сүүл рүү ойлгохоч боллоо. Ингээд нийгэмд маш их хүлээлт үүсгээд тэгээ одоо хамгийн сүүлд 2015 онд шинжилсэн шиг санагдаж байна. Тэгээд хөнгөлтийг тухайн үед 2015 онд хөнгөлтийн тухай ярьж байхад бид нар одоо ингээд судлаач тэгээд тэр хуулийн ажлын хэсэг интернет хэсэгт орж исэн энэ хүмүүс болохоор үгүй хөнгөлт дээр ерөөс тогтмол тоо битээ тавиач. Тэр үед нэг 7000 төгрөг хөнгөлдөг байсан сарын жилийн 84000 төгрөг. Энд чинь ингээд баг нэгтлэн бодогчд ажил удахаас өөр одоо ач холбогдолгүй болчихлоо. Ингээл нэг хөнгөлөхгүй гэл ингэдэг болчихлоо. Тэгэхээр зэрэг ийм тогтмол тоо тавихаар ингээд мөд хуулиа өөрчлөхгүй юм чинь ингээд ямар ч ач холбогдолгүй тоо болж хувираад байна. Энд чинь ингээд тодорхой хэмжээний нэг юм зорилготой байх хэрэгтэй. Хөнгөлт ч гэсэн зорилготой байх хэрэгтэй. Тэгэхээр ингээд хөдөлмөрийн үлсний доод хэмжээтэй ууж өгч जैन хөнгөлтөө гэхэд тэр 2015 онд хөдөлмөрийн үлсний доод хэмжээ 240,000 төгрөг байсан байхгүй. Тэгэхээр жилийн хөнгөлтийн дүнг цалингаас одоо цалинд оногдуулсан татвараас хөнгөлөх дүнг жилийн 240,000 төгрөг хамгийн максимумда болгоод тэгээд тэр нь 3 сая төгрөгнөөс дээш төгрөнд байхгүй 500,000 хүртэл төгрөгийн цалинтай хүнд тэр үед хөдөлмөрийн доод хэмжээ 240 байсан юм чинь 500,000 цалинтай хүн байсан гэсэн үг байхгүй. Тэр 500,000 цалинтай хүн сард 20,000 буюу жилд 240,000 төгрөг хөнгөлдөг. Ийм хуулийн одоо хууль баталсан байхгүй. Тэгээ хэрэгжүүлсээр явсараад одоо өнөөдөр хөдөлмөрийн эсийн доод хэмжээ 792,000 төгрөг 500,000 төгрөгийн цалинтай хүн хинч байхгүй. Дундаж цалин 3 сая төгрөг хүрчихсэн. Тэгэхээр дундаж цалинтай хүнээс нэг төгрөг хөнгөлөхгүй. Нэг хөнгөлт нь ерөөсөө ажилтнаа ямар ч нэмэр байхгүй. Одоо 10,000 төгрөг сар тий 12,000 төгрөг 14,000 төгрөг 16,000 гэд тэр хөнгөлтөөр хүн юу ч хийхгүй. Тэгээ хүмүүс ерөөсөө сонирхохгүй хөнгөлүүлдэг эсхийгээ ч мэдэхгүй. Ингээд ийм ач холбогдолгүй болж хувирдаг учраас тэгээ хөдөлмөрийн эсийн доод хэмжээтэй уяачаа гэд. Тэгээ би бол юу гэж боддог гэхээр энд суурийг өөрчлөөч татвар оногдуулах суурь. Тэгээ хөнгөлт чинь өөрөө нөгөө хүмүүсээ тайлагнуулдаг болох. Тайлагнуулна гэдэг чинь би өөрийнхөө тухай мэдээлэлтэй болох гэдэг байхгүй. Би жилд ер нь хэдэн төгрөгийн орлого олцсон. Гэхдээ тэр орлогоороо ер нь юу хийсэн бэлээч гэдэг юм уу тийм ээ. Ингээд санхүүгийн одоо бас сахлаг бат суулгах гэдэг шүү дээ. Гэт одоо өөрөөр хэлбэл тэхийн тулд хэмжих гэдэг нэг хэмждэг болохын тулд тайлагнуулах гэдэг ингээд хүн бүрийг тайлагнуулдаг болох гэдэг ингээд хөнгөлт гэдэг зүйлийг бий болгоод шүү дээ. Гэтэл тэр нөгөө ач холбогдолтой биш болохоор хүмүүс сонирхоо болчих чинь. За тэгээд тэр нэг одоо бол хөдөлмөрийн эсийн доод хэмжээтэй тэнцүү хэмжээний орлогыг шууд хүн одоо чөлөөлж байгаа юм байна л да. Нэг юм хувилбар яадаг. Гэхдээ хүмүүст танилцуулахтаа болохоор хөдөлмөрийн эсийн доод хэмжээтэй тэнцүү гэж танилцуулаад байгаа юм. Гэтэл тэр нь юу байна вэ гэхээр оны өмнө бол 800,000 төгрөг гэж явж ирсэн шүү дээ.
Тэгээд тэр нь юу байна вэ гэсэн чинь одоо 792 мянга гэдэг тоо яваад байгаа байхгүй юу? Жилийн одоо 790 биш 790 сарын 792 мянган төгрөгийг одоо жилээр үржүүлээд 9 сая хэдэн зуун мянган төгрөгийг татвараас хөнгөлөх гэж байна. Тэгээ тэр нь дахиад одоо ингээ 26 онд батлагдаад 27 оноос мөрддөг ч юм уу гэдээ явж ичл дахиад шинжлэх гэсээр 10 жил болно. Ингээ нөгөө нэг инфляц энтер ингээ нэрсэн цалин өсөөл байгаа. Тэгэхээр нөгөө 792 мянган төгрөг маань яг саяны 240 мянган төгрөг шиг ямар ч хэрэггүй тоо болж хувирна. Тэгэхээр үндсэндээ хөдөлмөрийн үйлсний доод хэмжээтэй тэнцүү орлого гэдэг одоо тийм өгүүлбэрийг нэгдүгürt оруулах хэрэгтэй болж тард. Хоёрдугаар хүмүүсээ дэмжих гээд байгаа бол энэ нөгөө цалингийн сая инкцээ хэллээ л дээ. Цалин бол хамгийн шудраг бөгөөд хамгийн хүчин чармаалт гаргаж олсон орлого байдаг. Тийм хүн яг өөрийн биеэрээ байж байгаад ч юм уу тийм ээ. Тэр бүхэл бүтэн ажлын 8 цагаа эсвэл одоо илүү цагаа зарцуулаад тэгж жагаад олж байгаа хамгийн одоо шудраг орлого байхгүй. Тэгээ хамгийн их хүчин чармаалт гаргадаг. Үндсэндээ ер нь жоохон хамгийн хүн одоо төрлийн хөдөлмөрөөр олж байгаа орлого. Тэгэхээр тэр орлогод хамгийн өндөр хувь хэмжээ оногдуулаад байгаа. Одоо манайх шатлсан хувь хэмжээ гэсэн чинь зөвхөн цалинд оногдуулаад байна шүү дээ. Гэтэл шатлсан хувь хэмжээтэй улс орнууд яадаг вэ гэхээр бүх орлогыг нэмээд магадгүй одоо ноглоо шиг цалин түрээсийн орлого үйл ажиллагааны орлогын нэмэнгүүд тэр хүнийх ингээ хэдэн зуун сая боллоо шүү дээ. Тэхийн ба шатлалаар аваад одоо хятад энэ төр тийм шүү дээ. Хэдэн одоо сая хэдэн одоо миллиард гэдэг ингээ юан болох юм бол 40% мөн. Тэгснэ одоо 100000 юан энтрийн цалинтай хүн бол 0. Тэгээд тэрний дараагийн цалинтай хүн 2%, 5% гэдэг ингээд одоо манайх чинь шууд байж Напал гэдэг 10% байгааз. Ингээд гивент 10%-аар авч байгаас тэгэхээр эн чинь ингээд маш хүнд байгаа байхгүй. Ингээд сонсоход бага юм шиг боловч бага дунд орлоготой иргэдийн бодит орлогыг ингээд бууруулад байгаа байхгүй. Тэгээд тэр нь ингээд өөрөө маш хүнд тэгснэ эсрэгээр нөгөө идэвхгүй орлогоос татвараа ерөөсөө авч чадахгүй, түрээсийн орлогоос огт татвар авч чадахгүй, бизнесийн орлогыг бүрэн хэмжиж чадахгүй, хэрвээ баримт энтер өгөхгүй ингээд 2% хүн хоорондоо 8-аа ичдэг ч байт юм уу гэх юм бол ер нь бол одоо татварт оногдохгүй. Одоо яг судалгаа байгаад байгаа шүү дээ. Монгол банкны нэг судалгаа би харж байсан. Одоо энэ их хурлын гишүүч гэсэн яг сая тэрнийг ашиглаад яриад илээ. Цалин өснөөс бол нийт төс одоо татврын орлогын 10 арай хүрэхгүй хувийг 10 орчим хувийг бүрдүүлдэг. Тэгээд тэр бүрдүүлж байгаа орлогынхоо 80 гаруй хувийг зөвхөн цалингийн орлогоос бүрдүүлдэг. Тэгэхээр нөгөө бүртгүүлж байгаа хэсгээсээ л ахиу татвар авдаг. Гэтэл цаана хувь хүн чинь ноглошгийн орлого, хөрөнгөний орлого, хөрөнгө орлогосны орлого ингээд зөндөө орлого ингээд бизнесийн орлого. Одоо манайд татвар авч чадахгүй байгаа гэсэн нь жишээлбэл түрээсийн орлогоос огч татвар авч чадахгүй байгаа. Тэгээ ерөөс бүртгэж чадахгүй. Тэр ингээд хөрөнгө түрээслүүлж амьдардаг өдий төдий хүмүүс байгаа. Тэр ганц түрүүний татвар авч чадахгүй, төлөхгүй яваад аж болоод байгаа. Гэтэл чин тийм орлогуудыг ингээд нэмж агаад маш өндөр дүнтэй болох юм бол ингээд шатлсан татвар байх нь бол зөв. Ер нь бол орлогын татврын үндсэн зарчим чинь тийм байдаг. Гэтэл манайх шаталж байгаа дүн нь 10 сая төгрөг ч юм уу тийм ингээд 15 сая төгрөг гэдэг ийм хүн жоохон дүн тавиад байгаа байхгүй. Одоо тэр 10 сая төгрөг чинь нэг ийм дунд түвшний менежерийн л цалин болчиход шүү дээ. Тэгэхээр тэгээд дараа нь нэг ярих хэвээр зүйл нь тэр орлогоор хэдэн хүн амьдраад байгаа гэдгээс хамааруулж хувь хэмжээ тогтоох хэвээр. 10 сая төгрөгөөр 4 амбул амьдраад байгаа мó 2 амбул амьдраад байгаа мó 1 хүн амьдраад байгаа мó гэдгээс хамаарат татврын хэмжээ нь өөр байдаг. Тэгэхээр наадга тэр гэрт халамж ингээд татвараар цуглуулсан мөнгө халамжаар өгөхийнхөө оронд тэр гэр бүл тахирдтуу хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг бол эсвэл бага насны хүүхэд байдаг бол энэ төргээд гэр бүлийн бүтцээс нь хамааруулаад татврын хэмжээг нь өөр байлгадаг юм болсон. Тэгэхээр манайд хамгийн түрүүнд би юу одоо санал болгоод байдаг вэ гэхээр ипотек залуу гэр бүлийг дэмжих үүднээс нөгөө нэг орон сууцны зээлийн хүүгийн зардлыг хасагдах зардал болгочих. Тэгвэл бүх зээлтэй хүн тайлангаа гаргана шүү дээ. Дээрээс нь тэр хөнгөлөө доо орлогоо хөдөлмөрийн үйлсний доод хэмжээ гэдэг үг тавиач. Бити тоо тавиач. Өнөөдөр хөдөлмөрийн үйлсний доод хэмжээ байгаа боловч 792 мянга гэж бити тавиач. Хөдөлмөрийн үйлсний доод хэмжээ гэдэг үгээ тавиач. Гэдэг нэг юм яриад байгаа байхгүй. Тэгээд хувь хэмжээгээ шууд 10% гэдэгт эхлэеч. Наа чинь 2-ын 1-ийн тоо, 2-ын тоо, 3-ын тоо, 4-ийн тоо, 5-ын тоо гэдэг ингээд зөндөө ингээд 10 хүртэл 10 цифр байна шүү дээ. 10 өөр хувь хэмжээ ахад шууд 10 гэдэг чинь ингээд хатуудаад байгаа. Тэгэхээр нөгөө бодит орлого үлдэхгүй байна. Иргэдэд бодит орлого үлдэнэ гэдэг чинь амьдралын чанарт нэгдүгürt нөлөөлнө. Хоёрдугаар цаашаа санхүүгийн одоо мэдлэгт чинь нөлөөлнө боловсрал. Яг тэгвэл илүү гарсан орлогоо хуримтлуулах тухай, хуримтлуулад үтцсэн өөр орлого олох тухай, магадгүй одоо жоохон цөөхнөр ч гэсэн хувьцаа авах тухай, дахиад өөр нэмэлт орлого, өөр капиталтай болох нэг тийм багч гэсэн одоо жоохон ирээдүйд орлого олдог тийм одоо тийм хөшүүрэг болох ёстой л гэсэн зүйл яриад байдаг. За одоо орлого өндөр байх тусам татвар ихсдэг шүү дээ тий. Та энэ дээр юу гэж боддог вэ? Энэ зөв үү? Яг нь ер нь бол нөгөө татварч нь бол одоо нөгөө жигд хуваарлт гэсэн зарчим үйлчлдэг тий. Орлого ихтэйгээс нь ингээд ихийг аваад хөрөлбөл процент нь өсөө явчихж байгаа болохоор шууд хамаарлаар
өсөө явчихна шүү дээ. Тэгээд одоо баг хэсэг рүү хуваарлах юм зарчим болчихж байгаа. Гэхдээ яг уу одоо манай улсын хувьд бол энэ байгаа татварын одоо шатал тооцож байгаа төвшингүүд нь одоо сая эснэр дүгнэлт хийж үзэх хэрэгтэй байхгүй. Жишээлбэл үнэхээр цалингийн орлого нь одоо жишээлбэл нэг хүнд ногдох нь тий хэрэг байна гэдээ сая өнөрөө хэллээ шүү дээ. Гэр бүлийн гишүүний нэг хүн ногдох орлого нь хэд байна. Тэр дотор одоо бас халамж хүртдэг ямар хүмүүс байна тий. Магадгүй одоо өндөр орлоготой хүн гэр бүлийн гишүүнцүүдтэй бол бас нэг хүн ногдох нь өндөр хөрөлтийн хэмжээгээр одоо цалингийн юу тодорхой хэмжээний хоримтлал үүсэх юм одоо нөхцөл байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол бас маш сайн ер нь бол энэ татварын хэмжээг гаргаж тооцохдоо бол маш сайн судалгаатай. Тэ ер нь бол бас хөрсөн дээр амьдрал дээр буусан, тэгээд эдийн засгтаа тохирсон. Тэгээд дээр нь бол бас тодорхой энэ одоо үнийн өсөлтийн хурд гэл одоо бидний инфляцийн түвшин одоогоор 12% гэж ярьж байгаа боловч яг бодит байдал дээр бол одоо бид нар голцоо одоо гаднаас хараатай тий импорт эдийн засаг учраас ер нь бол маш хурдтай байна. Ялангуяа валютын ханш болон одоо бусад гадаад хүчин зүйлүүдээс хамааран маш юмны өндөртэй. Одоо бол харьцангуй манай Монгол улс Улаанбаатар хотыг бол өртөг өндөртэй хот гэж байна шүү дээ. Бусад орнуудын одоо хүнстэй харьцуулаад харахад бол маш өндөр одоо зардалтай амьдарч байгаа. Цалин үс бол ерөн зүгээр хүний актив хэрэглэн шүү дээ. Актив орлого байхгүй юу? Тийм. Тэгэхээр ер нь бол маш сайн юу гэдгийг судалгаатай зөв хөрсөн дээрээ буусан одоо энэ хувь хэмжээг тогтоох ёстой гэж бодож байна. Зүгээр нэг сэтгэл хөдлөлтөй дэдүү видео гэдэг бол энэ бол асуудал биш. За тэгээ нөгөө талдаа бол бас тэр хэсэгт одоо тооцоол нь эргээд төсөвт яаж нөлөөлж байгаа. Нөгөө олон талын нөгөө тэнцвэртэй зарчмыг хангах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр маш улс сууртай шийдэх хэрэгтэй гэдэг юм хүлээлт. Одоо хэрвээ энэ хилдэж байгаа төсөл ингээд одоо батлагдчих юм бол дундаж орлоготой яригдаад яаж нөлөөлөх бол хэрхэн нөлөөлөх бол та? Одоо шууд тэр 2 сая хүртэл гисэн баха тийм ээ. 2 сая хүртэл 1%. Тэгээ 2 саяас дээш бол 10% гэх юм бол дундаж хүмүүст ямар ч нөлөө. Яг одоогийнхороо тэгээ өшөө нэг саяны ихцээ хэллээ шүү дээ. Үүний худалдаа авах чадвар бидний бодит орлого гэдэг зүйл өдөр ихсэн. Нэрлсэн орлого бол ингээд нэг жоохон 5-10% өсөд байна. Тэгээ ингээд цалин авж байгаа хүмүүс ингээд бид нар ингээд өөрсдөө ингээд хоорондоо хамт ажилладаг хүмүүс энэ ярьж байгаа шүү дээ. Тэр ер нь бол бидний цалин нэг 6-7 жилийн өмнөхөөс бол одоо ингээд 3 орчим дахин ингээд яг бодит чадвар нь буурчжээ худалдаа авч чадвар нь. Одоо бид нар ингээд анх ковид болох жил бид нар ингээд нөгөө хөл хорой тогтоолоо гэж тэгэхэд бүх хүмүүс ингээд нөөцлөөл. Тэгэхэд ингээд нөөцлөх мөнгө байсан байна. А хэрвээ өнөөдөр яг тэр өдөр шиг гинт зарлах юм бол бид нар юу ч нөөцлөх чадваргүй байна гэдэг ингээд бид нар чинь ингээд ажлын хүмүүс ингээд хоорондоо ингээд ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм байхад одоо 2 сая төгрөгөөс дээш төгрөгийн орлогонд шууд 10% татвар оногдуулах нь өөрөө өлхөнд энэ ямар учиртай ингээд энэ татрыг буулгаж чадахгүй яваад байгаа юм бэ гэхээр энэ нэг орон нутгийн төсвийг бүрдүүлдэг гэж яриад байгаа шүү дээ. Хувь хүний орлогын халамжч өөрөө орон нутгийн төсвийг бүрдүүлдэг гэдэг. Гэтэл манайд энэ татрыг бууруулах боломж байсан уу гэвэл байсан. Одоо жишээлбэл ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулаад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг экспортод гаргаж байгаа ашигт малтмалд оногдуулаад ингээд давхардуулахгүйгээр оногдуулаад үндсэндээ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого нэмэгдсэн. За нөөтийн одоо бааз суурийг нөгөө нөөтийн ил тодын хууль мөл зарлаад тэгээд бүртгэл сайжраад баримт систем рүү шилжээд ингээд нөөтийн орлого нэмэгдсэн. Энэтэй холбоотойгоор бол хувь хүний орлого халамж тэр үед бол бууруулах боломжтойсэн байхгүй бүрэн. Тэгэхээр яах вэ гэхээр тэр нөөтийн орлогоос нь ч юм уу аж ахуйн нэгжийн орлогын халамж дотроос нь орон нутагт нь тодорхой хувийг хуваарлах хэрэгтэй байхгүй. Зөвхөн ингээд тусад нь ингээд зөвхөн хувь хүний орлогын халамжийг орон нутгийн татвар болгочоод ингээд одоо тэгээд ингээд нийслэл хотод мөнгө хэрэгт болох тоолонд бидний татрыг нэмэх гэдэг чинь. Тэгээ ганцхан хувь хүний орлогын халамжраас гадна хөрөнгийн татвар байж гэн тий одоо 2% болоход бэлэн болчихсон. Одоо өнгөрсөн жилийг байрны доорх дулаан одоо зогсоолоос татвар авдаггүйсэн энэ жил бид нарт ингээд дулаан зогсоол дээр одоо нэхэмжлэг ирж эхэлж байна. Ингээд одоо ингээд төлөх татрын нийслэл хотын татвар 1% байсан 2% болсон. Оногдуулж байгаа бараа үйлчлэгнийх нь ингээд нэр төрлийг бас ингээд нэмэгдүүлээд байгаа. Энд чинь ингээд эцэстээ бол одоо хэрэглэгчдийн нуруунд дээр буюу бидний цалин одоо цалин авж байгаа хүмүүсийн цалингийн өртгийг л одоо цалингийн чадварыг л бууруулад байна гэсэн үг шүү дээ. Ер нь бараа үйлчлэгийн өртгөл нэмэгдээд байгаа гэсэн. Тэгэхээр зөвхөн одоо ингээд өөрөөр хэлбэл ингээд системээр засах хэрэгтэй болчиход байна шүү дээ. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамтай хамтраад гэр бүлийн бүртгэлийг сайжруулад татрыг гэр бүлд нь оногдуулдаг болтгоч байт юм уу тийм ээ. За өшөө нийслэлтэй одоо хамтраад ч гэдэг юм уу төсвөө хуваарлахдаа тэгвэл татвар болгоноос яагаад орон нутагтаа хуваарлж болохгүй гэж. Гэх мэтчлэнгээр ингээд зохицоор нь шийдэхгүй бол хувь хүний орлогын халамжраа зөвхөн
одоо орон нутгийн татрыг бүрдүүлдэг чигээрээ хувь хэмжээтэй оролдоно гэвэл саяныхаа шалтгааныг л хэлнэ шүү дээ. Төсөв 2.7 их найдар одоо тасрах гэдэг тэрнийг юугаар цуглуулах вэ гэдэг. Тэгвэл тэрнийг аж ахуйн нэгжийн орлогын нутраас 1% ч гэдэг юм уу орон нутагт хуваарлдаг ч гэдэг юм уу ийм зохицуултыг ашигт малтамлын нэсэрсэн хэлбэрөөсөө одоо орон нутагт хуваарлдаг ч гэдэг юм уу. Ийм арга хэмжээнүүдийг авч ингээд системээр нь авч үзэхгүй бол зүгээр л нөгөө татвар хараад ингээд байвал юу ч өөрчлөх боломжгүй шүү дээ угаасаа. А хэрвээ 2 сая төгрөгөөс дээш төгрөгийн орлогонд татрыг 10%-аар үлдээж байгаа гэж байгаа бол энэ өөрчлөлтийг хийгээд ч хэрэггүй. Үндсэндээ 2 сая төгрөгийн цалинтай хүн бараг байхгүй болчихсон. Одоо их сургууль төгсөж байгаа дөнгөж ажилтар гарч байгаа 2 сая төгрөгийн цалинтай биш ба үйлчлэгч 2 сая төгрөгийн цалингаар бараг болтохгүй болж шүү дээ. Тэгэхээр энэ 2 сая төгрөгийн цалин гэдэг 792 мянган төгрөгийн доош цалин татваргүй болгоно гэдэг бол үндсэндээ бол юу ч шийдэж чадахгүй гэж ойлгож байна. Тэгээд ер нь бол идэвхтэй орлогыг аль болохоор хөнгөлчлөлтийг хахив байлгаж идэвхгүй орлогоос татрыг шатлсан хэмжээгээр оногдуулдаг байхгүй да. Гэтэл манайх эсрэгээр идэвхгүй орлого нь бага хувь хэмжээтэй ингээд 1% хэмжээтэй идэвхтэй орлого нь шатлсан хувь хэмжээтэй болчиход байна шүү дээ. Тэгээ хувийн орлогын албан татвар чи өөрөө орон нутгийн татвар байна. Тийм. Тэгээ одоо юу гэдгийг сум дүүргээ те төсвийг бүрдүүлж байгаа гэж байгаа. Тэгээ тэн дотор хувийн орлогын албан татвар төлж байгаа шилд 2 сая хүртэлх нь одоо ажил хичнээн хүн байна тий. Одоо бол ер нь бол тэгээд одоо сая хэллээ шүү дээ дундад цалин. 2 сая төгрөгөөр одоо бол бизнес эрхлэгч ажилтаа аваад олдохгүй. 2 сая байтга олдохгүй. 2 сая төгрөгнөөс за одоо нийгмийн даатгал татвараа хаслаа гэдэг нэг сая дунджаар сая 500 мянган орчим төгрөгийг яаж амтрах вэ? Ер нь бол тийм мөнгөний одоо худалдаа авах чадвар маш муу шүү дээ. Тийм болохоор бол бас энийг ингээд нийгэм түлээж байгаа нь одоо 1% гээд ингээд одоо бууруулж байгаа юм шиг боловч нөгөө талдаа интервал заана гэдэг чинь өөрөө ямарч утгагүй. Одоо нэг зүйл харьцуулъя л да. Одоо яг урагшаа гараад энэ хил залгаа хятад байгаа шүү дээ. Бидний одоо адилхан өөр монголчууд амьдардаг ажилдаг. Тэнд ингээд 10,000 юаны цалинтай хүн татвар нь 0 гардаг байхгүй. Жишээлбэл 5,000 юаныг ингээд хүн бүрээс чөлөөлнө. Бүх хүнээс. Тэгчээд дараа нь ингээд нөгөө ахмад наснаа асарсан зардал эцэг гэхээ тийм ээ өөрсдийгөө амжилуулсан хүүхдээ сургасан байрны ипотекийн зээлдээ ипотекийн нөгөө нэг байр авахын тулд урьдчилгаа төлбөрөө цуглуулсан гээд ингээд зардлуудыг хасаад тэгээд одоо нэг дүн гарлаа шүү дээ. Тэрнээс ингээд нөгөө шатлсан. Дээд шатлал нь өндөр л 40 мөч. Доошогоо 2-2-оос эхэлдэг байхгүй. Тэгэж явсаар хагаад тэгээд дахиад оногдуулсан татраас нь одоо бидний энэ чөлөөлөх хөнгөлөх гээд байгаа дүнг хассаар байгаа. Ингээд дондод 10,000 юаны цалинтай хүн 0 төгрөгийн татвар төлдөг байхгүй. Тэгээд тэдний амьдралын өртөг одоо жишээлбэл энэ усыг худалдаж авах ч юм уу, ундаа худалдаж авах, хувцас худалдаж авах мөнгө нь одоо үнэн нь биднийхтэй харьцуулах юм бол хямдхан шүү дээ. Бид нар чинь тээврийн зардал, гайлын татвар шүү ингээд янз бүрийн одоо зардлууд тэгээ ашиг валютын ханшны зөрүү, магадгүй бизнес эрхлэгчийн зээлийн хүүгийн зардал гэх мэтлэнгийн өртөг шингэсэн үнээр бага цалингараад худалдаа авалт хийж байгаа шүү дээ. Гэтэл тэгэхээр зэрэг бидний нөгөө бодит орлого гэдэг зүйл бол үнэхээр одоо хүнд байгаа өнөөдрийн түвшинд иргэнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр иргэдийн бодит орлого муу байгаа учраас иргэд маань яах гэж юм. Тэгэхээр өөрийнхөө их оронд хөдөлмөрлж ажилласанд орвол гатгшаа явсан дээр арай гайгүй боловсралтай нь үгүй бол нэг юухан хийхэн хувьдаа хийгээд хин нэгэн хүнд одоо ингээд бизнес эрхлэгчдэд ажилтан олдохгүй шүү дээ. Ягаад гэвэл 2 сая төгрөгөөр цалин аваад ингээд ажиллаа цаг заваа зарцуулаад энэ бүглэрэл тийм ээ. Одоо ингээд ажилдаа явахдаа хэдэн цаг зарцуулах вэ? Эрэхтэй хэдэн цаг зарцуулах вэ? Ажил дээр очиод бас юу идэж уух уу? Тийм ээ ингээд гих мэтчлэнгийн тэгээд хэдэн төгрөгийн цалин авах уу гэд. Тэгэхээр хүн болгоно нэг машин унаад гардаг ч юм уу, нэг жижиг түүцэнд суух ч юм уу, гадаа гудамж нь магадгүй нэг юм жижигхэн амдилгээ суух ч юм уу. Энийг сонгоод байна гэдэг чинь цалин аваад амьдрах боломж одоо нөхцөл хүнд байгаад байна л гэсэн үг. Тэгэхээр энийг нэмээд татвараар ингээд одоо тэр орлогын бодит байдлын татвараар буулгаад байна гэдэг чинь өшөө улам хувийн хвшлийнхэнд ажилтан олдохгүй өшөө олон хүн гадагшаа явах болчиход байна л гэсэн үг байхгүй. Ягаад гадагшаа явдаг гэхээр зарцуулах мөнгө үлдээд ш. Тэнд хүн хөдөлмөр эрхэлж байгаа ч гэсэн цаана нь зарцуулаад бас нэг гэр орлогоо 5-3 төгрөг явуулах боломж байгаа учраас тэр сонголтыг хийгээд. Ер нь бол тэгээ цалин хүсэл гэж нэрлэдэг байгаа яг зөвхөн манай нөхцөлд бол одоо юу гэдгийг өдөр тутмын амьдрал ахуйда хөрхөө үгүй юу гэдэг л байгаа байхгүй. Цалин хүс гэдэг бол аль хүн тэр одоо анхаашны хэрэгцээгээ хангаад
Шүү дээр нь одоо боловсролтой, эрүүл мэндтэй тий ирээдүйн одоо хоримтлал гэх мэтчлэнгийн одоо энэ зүйлд зараад ингээд амьдрах хэвээр орлого байхгүй. Тэгээ одоо 2 саяын үед 1% гээд бодоход жилээрээ 2 саяын цалинтай хүн жилийн сан 24 сая бол. Тэгэхэд 1%. Тэгэхэд нөгөө тал дээр иргэн үйл ажиллагаа явуулсан бол 50 сая хүртэл 1%. Одоо бүр давчаа шүү. Хүртэл хязгааргүй 1%. Хязгааргүй болсон. Тэгэхээр одоо юу гэдгийг нөгөө ажил хийсэн хүмүүс чинь тий одоо зөвөрөөр хийх юм бол хохиролтой. Компани тийм шүү дээ. Одоо хараа 2.5 болгож байгаа төсөл дээр тэгж явж байсан би тэрүүгээр байгаа гэж. 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой компани нэг татвараа 10%-аар тооцоолж төлчөөд 90% цагаад авахар татвар 1% байгаа байхгүй юу? 300 сая хүртэл төгрөгийн орлоготой аж ахуй нэгж ашгийн 1%-аар татвар төлж байгаа. Гэтэл хүн шууд 10% татвар төлж байгаа. Тэгэхээр ингэхээр хамаагүй харьцангуй байна. Тэгэхээр ер нь бол энийг эргэж харах хэрэгтэй. Сайн байна. Өөрөндөө таваад ирэх хүн хоол сонгох чи ийм хэцүү лөө. Фитнесийн багш нуусаас багтаа бол тэрэг гэсэн бэ. Бүтэн пипэрэг. За юу захиалах вэ? That's why захиалчийг гэвэл яадаг вэ? Хоол сонгох чи ямар хэцүү бэ? Даатал хэлэгдэн хоол сонгохоос хурдан. Та одоо хувийн хөвшлийн одоо хүний зүгээс шинэ ажилтан болон одоо гарааны бизнес эхлүүлэх гэж байгаа залуучуудаа хандаад юун дээр анхаараарэ гэж хэлэх бай та. Энэ зүйл дээр анхаараарай. Аливаа бизнес одоо эрхлэхийн тулд ер нь бол одоо тухайн бизнес ер нь байнга одоо үр ашгаар хэмжихгүй тий хамгийн гол нь доктортой удаан хугацаанд явах хэрэгтэй. Аль ч нөхцөлд одоо тэр зарчим болчихж байгаа шүү дээ. Тийм болохоор одоо мэдээж төлөвлөлтийг маш сайн хэрэгтэй. Төлөвлөлт дотор бол судалгаа хийх хэрэгтэй тий. Үүсч болох эрсдлүүд одоо гадаа дотоод хүчин зүйл гэх мэтчлэнгийн энэ асуудлуудыг маш сайн судлах хэрэгтэй. Тэр хүчин зүйлийнх нь нэг нь зайлшгүй татвар. Тэр бол тий зайлшгүй татвар. Үргэлжлэл бид нар одоо хэдийн хэмжээний орлого олох юм, хэдийн хэмжээний татвар төлөх юм. Дахиад одоо бидний эргэлтийн хөрөнгөнд юугаар санхүүжүүлэх юм. Тэр нь одоо ямар одоо хүүгийн хэмжээ энэ төр гэтэй алжааны банкны зээл ямар байна? Эдийн засгийн нөхцөл юу байгаа юм гэх мэтчлэнгийн тийм зүйлийг бол маш сайн анхаарах хэрэгтэй. Ер нь бол аливаа зүйлийг сэтгэл хөдлөлөөр. Тийм бизнес эрхлэгчид хоёр юм дээр л алдаад тах шиг. Нэг нь зээлийг өртгийн тооцоогоор олдож байгаа дээр нь авдаг. Тэгээ маш өндөр өртөгтэй одоо өндөр хүүтэй зээл авдаг. Хоёр дахь нь татрыг зайлшгүй гэж бодохгүй хойшлуулдаг ч юм уу ингээд аргална гэж найддаг. Одоо тэгэх боломж өдөр ихсэн хязгаарлагдж байгаа гэдгийг бүр ингээ хатуу анхаарах хэрэгтэй. Санхүүгийн маш суур мэдлэгтэй. Тэгээ ер нь бол хүн бүр тийм мэдлэгтэй байх. Зарим нь одоо ингээл хараад тахт тэгэл бид нэр ингээ нийгэмдэр хараалах тийм маш өндөр одоо банк улсын ч гэдэг юм өндөр хүүтэй зээл аваад тий бизнес хийдэг. Тэрэнд өөрөө эргээд том эрсдэл хүлээдэг. Тэгээ тэрийг даахгүй тий. Ер нь бол хүн бизнес хийнэ гэдэг бол эхлээд бол өөрийнхөө одоо яа хувийн хэрэгцээний асуудлыг бол бас тодорхой хэмжээнд шийдэх тогтмол орлоготой байх хэрэгтэй. Тэгжиж өшөө нэмэлт орлого олохын тулд бас тодорхой хэмжээгээр эрсдэл хийхэд эрсдлээ даах хэмжээний одоо ахуй амьдралын хэрэгцээ бол байх хэрэгтэй. Тийм зарчмаар л ер нь бол бизнес тавьдаг хэрэгтэй гэж байна. За хүүний орлогын албан татварыг тэр яаж тогтоодیں۔ Тэгээд орлогоо нотлох ямар яаж нотолдог вэ? Тийм ер нь бол цалингийн орлогыг бол ер нь бол татварыг нөгөө хураах 4 арга байдаг байхгүй. Тэгээд эхнийх нь бол нөгөө мэдүүлгийн арга. Тэгэхээр одоо бид нар ингээд би хуваараа жишээлбэл ингээд ундаа ус зарлаа гэж бодоход та нар ингээд надаас баримт авдаг шүү дээ дэлгүүрээс. Тэгэхээр тэр жишээлбэл мэдүүлгийн арга байхгүй. Би өөрөө ингээд орлогоо тодорхойлоод өгч. Дараагийнх нь суудгалын арга. Одоо жишээлбэл ажил олгогч инх заяагийн компани байлаа гэхэд надад цалин өгөхдөө татрын суудгаад аваад өгсөн. Жишээлбэл сая хүнээс хүн бүр дорж дулмаа долгоор тусдаа татвар төлж ирснээс одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа компаниас ингээд суудгуулаад аваад үлдчих нь өртөг зардал багтаа байна шүү дээ. Дараагийнх нь бол бүртгэлийн арга. Тэр бол хөрөнгийн татвар дээр хөвчлэн байдаг. Над дээр одоо ямар үйл хөдлөх хөрөнгө байгаа, ямар машин байгаа ингээд те тэргээд бүртгэлийн. А хамгийн сүүлийнх нь болохоор нөгөө өөрөө ингээд сайн дураараа саяны аргуудаар татвар төлөхгүй байвал дотроо аль хянал шалгалт хийгээд ингээд одоо оногдуулж шít тэрийг захиргааны арга ингэж оногдуулдаг. Тэгэхээр улс бол яадаг вэ гэхээр зэрэг
ер нь хинээс хэдэн хувийн татвар авах юм? Төсөвт ямар мөнгө хэрэг болох юм? Тэг хинийгаа чөлөөлөх юм? Хиний бодит орлогыг арай нэмэхгүй болохгүй байгаа юм ч гэдэг юм уу те. Ингэчээд тэгээд дээрэс нь энэ ямар төрлийн татварыг ямар аргаар хураавал хүртэг зардал багтаа хурааж болох вэ? Өөрөөр хэлбэл үр ашиг гэж ярьдаг байхгүй. Нэг төрлийн татварыг хураахын тулд гаргаж байгаа зардал хамгийн бага байх арга нь аль төрлийн татвар дээр ямар төрлийн татвар дээр аль арга нь илүү тохиромжтой байна вэ гэдгийг сонгож тэгээ энийгээ хуульчилж гаргадаг нь бол одоо энэ татрын бодлого байхгүй. Ер нь бол татрын бодлогыг улс төрчид тогтооно. Бид нар улс төрчид юу ярьж амлаж гарч ирж байгаа тэрийг тогтооно. Гэхдээ манайх хитрхи ингээд тогтургүй байна л да. Ингээд дуртай татраар амлалт өгдөг. Шууд ингээд шинжлэлээр гарч ирэнгүүтээ татрын реформ хийнэ гэдэг ингээд зарчдаг. Амар их маш их хүлээлт үүсээд тэр реформ гэдэг нь юу вэ гэвэл бүр ингээд эрс шинжлэл хийх гэдэг шүү дээ. Гэтэл чин одоо тэгсэн чин хувь хэмжээг тэд болох уу? Босхыг нэг жоохон нэмхүү бууруулах уу? Ингээд нэг жижигхэн юм косметик одоо засвар хийх хичээж реформ гэж зарлаа. Тэгэл дахиад нэг шинэ хүн солигдоод шал өөр юм яриад. Тэгээ тэрийг ингээд нөгөө сайн хэлэлцээгүй судалгаа хийгээгүй байхдаа ингээд олон нийтийн мэдээллийн хэрэгслэр ч юм ингээд амар уралдаж ингээд маш их ингээд уралдаж ярьдаг болчих. Тэгээ энэс болоод нөгөө нийт иргэд болон бизнес эрхлэгчид маш том хүлээлт үүсээд тэгээ яг нөгөө потенциал боломж нь тэр хүлээлтэндээ хүрэхгүй ч гэдэг юм. Нөгөө улс төрчид чинь ахиу мөнгө зарцуулмаар л байгаа шүү дээ. Засгийн газар чинь ахиу мөнгөтэй байж ижил одоо сайн ажиллах гэдэг шүү дээ. Сайн дүн тавиулахын тулд ахиу мөнгө зарцуулмаар байдаг. Гэтэл эргүүлээд нөгөө татрын реформ хийн, татраа бууруулна гэ амлалцсан юм чинь амлалчсан амлалт чинь тэр зардлаа одоо татрыг бууруулах дараагийн нэг боломж бол төсвийн зардлыг хомих штэ. Янз бүрийн хэрэгтэй хэрэггүй зардлыг хомих. Хэрэгтэй хэрэггүй илүү дутуу олон энэ агентлаг одоо янз бүрийн яам маамныхаа тоог бууруулах, төрийн албан агчдын тоог бууруулах ч гэдэг юм төсвийн худалдан авалтыг багасгах гэх мэтчлэнгийн ийм арга хэмжээг авч хэрэгжүүлжээж татвар бууруулах боломжтой штэ. Гэтэл нөгөө тал тэрийг огт хийхгүй, хийхийг хүсэхгүй мөртлөөсөө татрыг бууруулна гэвэл боломжгүй байхгүй. Тэгэхээр ийм зүйлийг сайн бодолцож хийхгүй. Тэгээ угаасаа тэр улс төрчид чинь тэр хэдэн юу яан ийн гэж амлаж гарч ирсэн. Тэрийг биелүүлэхийн тулд татрын бодлогын тодорхойлох буюу хуулиар гарч ирнэ. Тэгээ татрын алба тэрнийг хэрэгжүүлнэ. Тэгээ манай иргэд болохоор юу гэж ойлгоод гэхээр татрын албаных нэг ингээд одоо загнаад урлаад бүхэмдээд байдаг те ингээд татраа буулга муулга энэ төр. Гэтэл татрын алба чинь тэрийг бодлогыг тодорхойлдог биш. Гараад ир ч гэсэн хуулийг л хэрэгжүүлэх үүрэгтэй. Данс хаачглаа гэж загнаад байдаг. Гэтэл татрын албач өөрөө хуулийн дээр дансыг хаажиж улсын төсвийн орлогыг бүрдүүлж өг. Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхгүй бол цалингийн ч өгөхгүй ч гэдэг юм уу. Одоо яадгийн те ажиллаа муу хийсэн үнэлгээний чинь муу тавьж гэдэг юм уу. Ийм юм явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр ялгаа заагаа одоо ингээд иргэд ч гэсэн одоо сайн ангилж ялгаж ойлгож хинээс татвар бууруулах хэрэгтэй гэдгийг шаардах вэ гэдгээ ч одоо мэдчих хэрэгтэй болж таардаг. Жил өөр одоо хичнээн иргэд энэ хотын тайлан гаргад юм бол тийм тоо байдаг уу? Гэхдээ одоо Монгол улсын 16 наснд хүрсэн хөдөлмөр эрхэлж эхэлсэн иргэд иргэн гаргах хэрэгтэй. Одоогийн хувьд зохицуулалтаар өөрөө татраа тайлгнадаг. Тэгэхээр гаргадаг нь одоо цөөхөн байгаа. Тэгэхээр манай статистикийн мэдээлэлээр яг тэд эд гаргалаа энэ төр гэдэг мэдээлэл бас их дэлгэрэнгүй байхгүй маа. Тийм тэгээ яг ер нь бол манай иргэд дээлийнх нь татрын хөнгөл чөлөөлөлт идэх үедээ л тайлгнадаг. Одоо бараг тэр хэвээрээ л байгаа. Тэгэл хөнгөл чөлөөлөлтөө авч одоо манай иргэн тойрны хүмүүс ч гэсэн тийм шүү. Хөнгөл чөлөөлөлт идэлж явах үедээ тайлангаа суугаад явжсэн. Тэгээд сургаггүй болчихно гэдэг чинь хөнгөл чөлөөлөлт нь дуусчихсан. Хүүхдэн сургуулаа төгсчихсэн. Орос улсныхаа одоо нөгөө хөнгөлтийг идэлээд дуусчихсан. Тэгэл тайлангаа орхилчдаг. Одоо тодорхой хэмжээний хэрэгцээ шаардлага гарсан үед нь л одоо судлах нь шүү. Тэгэхээр хүн болгоныг тайлан өгүүлдэг, хэмжүүлдэг болохын тулд одоо миний тэр маш удаан хугацаанд гэдэг чинь ипотекийн зээл чинь бараг залуу хүний амьдралын 20 жил 15 жилд үргэлжлээд байгаа юм чинь 20 жилийнхэн зээлийн хүүгийн зардлыг татвар ногдох орлогоос нь хасаад өгчвөл хүн дуртай тайлгнаа та чинь татрын багасгах гэдэг чинь зүгээр ингээд танаа гэр бүлд тэдэнд төгрөгөө тийм хүн байна уу ийм хүн байна уу гэд арайг цуглуулсан төсвийн хэдэн төгрөгөө одоо мэдээлэл дутуу цуглуулжсэн. Ер нь энэ гэр бүлээр нь татрын төлөвлөлдөг болохын ач холбогдол нь цаана гэр бүлийн бүртгэлийг сайжруулахад ч ач холбогдолтой юм байгаа шүү. Одоо аль айлд хөдөлмөрийн чадваргүй хүн байна, аль айлд ахмад настан байна, тийм ээ. Аль айлд хөдөлмөрөөр эрхлэхгүй хүн байна гэтэргээд ингээд одоо тэгээд бүр одоо гэр бүлийн бүртгэлч гэсэн яах нь гэрлэлтэд бүртгүүлэх ч гэдэг юм уу тийм ээ. Энэ байдал ч гэсэн одоо ингээд бодиттой болно гэж тийм олон төрлийн ач холбогдолтой гэж үздэг учраас энэ өндөр хөгжилтэй улс орнууд чи гэр бүлээрээ тайлгнахыг зөвшөөрдөг байхгүй. Тэгээд хүүхдийн нас тоогоноос хамаарсан хөнгөлтийн бодлоготой. Тэр нэг нэвтрүүлэх цаг. Энийг хийж л реформ гэж ярина уу гэхээс биш 10-ын тоог жоохон байж байгаа 1-ийн тоо олгоод
Тэгээд хөдөлмөрийн үсний доод хэмжээ гэдэг нэг тоог 10 жилийн дараа засаад энэ бол шинжилэл огт биш. За тэгвэл хууль тогтоогчдод та хоёр маань ингээд нэг өөрсдийнхөө одоо нэг хуулийг ингээд өгөөд тэрүүгээр өөрчилж болно гэвэл яг аль хуулиа өгөх вэ? Нэгийг татварын хуулиудаас тийм ганцхныг гэвэл би бол нөөтийн хууль. Мэдээж хоёр дахь боломж байдаг хувь хүний орлого албан төр. Яг эргэн үнийхээ хувьд би хувь хүний орлого албан төрийг шинжилхийнсэн бүр эрс шинжилхийнсэн гэж боддог. Энэ хуулбаруудыг ч ярьдаг. Гэхдээ нөөтийн хууль өөрөө бусад татварын орчин ингээд эдийн засгийг ингээд зөв тогтолцоонд оруулахад хамгийн ач холбогдолтой бол хүмүүс маш их үзий ядаад байгаа боловч хамгийн ач холбогдолтой хамгийн суур одоо эрүүлжүүлэх ёстой хууль маань өөрөө нөөт байхгүй. Тэгээ манайх нөөтийн хуулиа гажуудуулчихсан яваад байгаа. Онлын хувьд, зарчмын хувьд, бодлогын хувьд маш их гажуудуулчихсан. Тэгэхээр энэ гажуудлуудыг хамгийн түрүүнд засах юмсан гэж боддог. Хувь хүний орлого албан төрийн хувьд би эрс реформ хийхээс гэж боддог. За таны хувьд би бол санал нэг байна. Ер нь бол нөөтийн татвар дээр маш их проблемтэй. Аж ахуйн нэгжийн орлого албан төр бол маш сайхан баггүй. Манай тааламж чинь бас тодорхой хэмжээ олсон орлогоос холбогдох нотлох зардлуудаа хасаад зөрүүнд нь төлдөг. Өдий төдий хөнгөлөлттэй. Яагаад гэвэл хууль тогтоогчд маань ихэвчлэн одоо бизнесийн одоо талын хүмүүс олон байгаад байна шүү дээ. Тэр харагддаг байхгүй. Тэгээд хувь хүний орлогын албан төр яагаад ийм хүнд хатав байна гэхээр хувь хүний хайчихсан байхгүй юу? Тэгээд өөрсдийнх нь хашигт шууд хөндөгдөхгүй шүү дээ. За нөөд дээр болохоор би баг төлөвл бусд нь хамаагүй гэдэг. Уул нь миний харилцагч тааламжтай байвал миний орчин ирүүл болох юм бол миний одоо нийлүүлэлтийн сүлжээнд оролцогчд одоо эвтэйхэн байх юм бол надад ч гэсэн тааламжтай штэ гэдэг бодлогоор хандах хэрэгтэй байхгүй юу? Уг нөөтийн хууль нь. Гэтэл би л болдоод чөлөөлөгччвол миний эргэн тойрныхан ямар хамаатай юм гээд. Гэтэл хэсэг хугацааны дараа эргэн тойрных нь харилцагчд хүндрэл үүсээд эхлэх юм бол өөртөө ч гэсэн хариу одоо зүйл ирнэ. Энийг бас бодох хэрэгтэй болчиход байна. Тэр босон хэсэг нь багсах нэ тэрэ гээд л байна. Гэхдээ энэний үр дагавар ойлгомжтой байхад хүмүүс тэрийг тооцоолохгүй л байна. Нөөтийн хууль чи одоо жишээлхэд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс бол борлуулалтын орлогоос бол автоматар төлнө. Тэгээ буцаагаад одоо юу гэдэг ямар нэгэн үйлчлэгээ худалдаж авсан бол тэрийг одоо нотлох баримт одоо юу гэдгийг хасалт их одоо баримт материал бүрдүүлэх бас хүндрэлтэй асуудал. Тэрнийг 90 саятайхан зэрэг оны өмнө өргөн барьсан нарийн дээр байсан шүү дээ. Тооцоолоод хасаад ингээд яв. Гэтэл одоо ингээд тийм болчоор улам хасагдах нэг зөртгийн албан дотор баг улам л байхгүй болоод байна гэсэн. Тэгэхээр өнөөдрийн хүндрэл тэр татрын өрмийн дарамт нь улам л ихсэн гэсэн үг байхгүй. Тэрийг ер нь тооцоолохгүй л бодолтоор ер нь бол тэгэл ганцхан өнцгөөс хараад ахаар юм. нөөтөө л өөрчлөлт юм. Хувийн орлогын албан төр бол бас эрс өөрчлөлт. Тэгжээж өөрөө одоо энэ баг тийм Монгол улсын иргэдэд хамааралтай. Хөдөлмөрлөх сонирхолтой болох хэрэгтэй. Бүх хүн нэг бүрт хамаатай. Тэгэхээр би хөдөлмөрлөх хэрэгтэй. Хөдөлмөрлж байгаа одоо бас баяртай хэрэгтэй. Би хөдөлмөрлөхийн тулд хөдөлмөрлөөгүй шүү дээ. Ажил хийхин тулд хөдөлмөрлөөгүй. Би амьдрахын тулд хөдөлмөрлөж байгаа шүү дээ. Тэгэхээр надад амьдрах боломж олдох ёстой байхгүй. Тэгэхээр хөдөлмөрлж байгаа орлого нь амьдралд хүрэлцэх ёстой. Тэгэхээр хүрэлцүүлдэг болгохын тулд одоо төрөөс авч явах хамгийн анхдагч арга хэмжээ нь бодит орлогыг нэмэгдүүлэх боломжийг олох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэрийг аль хийхгүй бол энэ асуудал дуусахгүй. За тэгвэл сургуулийн төлбөрийн буцаа олголт гэж байгаа. Энэ дээр энэ тогтолцоонд өөрчлөлт шинжилэлт хэрэгтэй гэж бодож байна уу та? Эсвэл одоогийнхоороо өөрчлөлт зүгээр үү? Гэхдээ яах вэ? Ингэдэг л юм. Гадны улс орнуудад бол сургалтын төлбөрийг зарим улс орн ерөөсөө тэр дунд сургууль байна уу, их сургууль байна уу? Яагаад гэвэл эцэг их хүүхдийнхээ боловсролын төлөө анхаарал тавьж байгаа бол тэрийг дэмжиж гэдэг бодлого байдаг. Гэтэл манайх бол зөвхөн ихтэй сургууль гэдэг ингээд хязгаарлагдсан. Гадаад дотоодын ингээд тий. Тэгчээд яг сургалтын төлбөрийн дүнгээр хөнгөлөлт эдлүүлэх тухай хуулийн залд бүтэн 10 жил худлаа хэрэгжүүлээд дуусчихсан. Сургалтын төлбөртэй тэнцэх хэмжээний хөнгөлөлт эдлүүлнэ гэдгийг сургалтын төлбөрийн хувь хэмжээгээр хөнгөлөлт эдлүүлээд яваад бүр дуусчихсан. Буруу хэрэгжүүлсээр. Тэгээ саяны энэ сүүлийн хувь хүний орлогын албан төрийн хууль дээр болохоор сургалтын төлбөртэй тэнцэх хэмжээний орлогыг хөнгөлөө. Тэгээ манай хувь хүний орлогын албан төр өөрөө хөнгөлж чөлөөлт хоёрооч андуурчихсан, хольжчихсан, алдаатай тэрийг ч засахгүй яваад байгаа. Тэгэхээр би сургалтын төлбөр дээр бол нэг одоо сургууль хүрэлцэхгүй байгаа бол нэгэнт эцэг манай улсад боловсралтай, мэдлэгтэй, соёлтой иргэн хэрэгтэй олон хэрэгтэй байгаа бол сургалтын төлбөрийн хөнгөлтийг тэр дунд сургууль, их сургууль гэж ангилахгүйгээр тэр хүүхдийн тоо харгалзахгүйгээр бишээгээр татвараас нь хөнгөлмөр байгаа байхгүй. Орлогоос нь чөлөөлөх биш. Одоо манайх хөнгөлөлт гэж нэрлчээд орлогоос нь багасгаж бууруулж
чөлөөлөд байгаа. Гэтэл яг төлсөн сургалтын төлбөртэй тэнцэх хэмжээний тодорхой ингээд нэг дундаж төвшин тогтоогоод ч юм уу. Ингээд хөнгөлөөд явбал нөгөө иргэдээ боловсралтай болох одоо зорилгодоо чиглэн одоо нэг боловсролыг дэмжих тийм ээ. Одоо тэр алсын хараа мараандаа хүрэх гэдэг шүү дээ. Одоо тэр доктортой хөгжил рүүгээ төвлөх гэдэг шүү дээ. Тэгэхээр тэгж хэрэгжүүлээсэ гэж боддог. Сайн байна. Өөрөндөө таваад ирэх хүн Хоол сонгох чи ийм хэцүү лөө. Фитнесийн багш нуусаас багтаа болоод ирээ гэсэн бэ. өөртөө пипэрэг. За үз. Юу захиалах вэ? That's why захиалчийг гэвэл яадаг вэ? Хоол сонгох чи ямар хэцүү бэ? Даатгал хэлэгдэх нь хоол сонгохоос хурдан. Одоо манай монголчууд энэ татвар төлж байгаа соёл хэр соёлын төвшин хэр аа вэ? Ер нь бол тэгэл албадлахын л тий. Албадлахын Маш татварууд муу. бол тийм үү гэсэн. Ер нь Санхүүгийн өөрөө боловсрол мэдээлэх нь бол гэсэн маш муу гэдэг чинь бол за тэр цалин үлсний татварын хувьд бол ер нь нэг албадлахын шинж чанартай гэж хэлсэн шүү дээ. тий. Цайлгнаад ингээд юу хат. Тэгээ манайхан бол юм шүү дээ. Яг өөр дээр нь тулж ирэхээс нэш татварын тухай бодох сонирхолгүй. Ер нь бол гэхдээ хатуухан хэлчихээр одоо манай иргэд зарим дургуулагч магадгүй. Ерөнхийдөө манай улсын нийт иргэдийн хандлага магадгүй одоо энэ нөгөө дээр хүн суудлаа болохгүй, доор хүн гүйдлээ болохгүй гэдэг тэр хандлагаас ч магадгүй нийгмийн нөлөө байгаа ш нь. Тэр чинь тэр хүн төрөхтэй тийм болчоогүй. Ер нь нөгөө ахтай 10 гартай өгөхтэй өрөөс нь гартай гэдэг шиг хаана юм тарааж байна, халамж янз бүрийн зүйл хаа байна. Тэр нь лөө маш идэвхтэй ханддаг. Эргүүлээд өөрийгөө гүйцэтгэх тал дээрээ бол одоо учир дутагдaltaй байдаг. Энэнийг бол манай иргэд бас дор бүрний уг нь бол ер нь бас бодох хэрэгтэй нөгөө хууль байгаа бол тэрнийг хэрэгжүүлэх ёстой. Хэцүү хатуу байгаа бол мэдээж дуу хоолойгоо хүргэх ёстой тийм ээ. Тэгэхээр тэр зөвөр эрүүлэр дуу хоолойгоо хүргэх өөрсдийнхөө төлөө тэмцэх тий. Тэр тал дээрээ бол шаардлага хүргүүлэх тий амлалтыг биелүүлэх тэр тал дээрээ маш муу. Ингээ нөгөө эрүүл шаардлага тавих талаас маш муу. Тэгсэн мөртлөөсөө ингээд нөгөө ямар нэгэн байдлаар зүгтаах, бултах, аргалах энэ талын одоо соёл илүү төлхөө гэх юм уу да. Ер нь бол нөгөө юм төсөвлөх, төлөвлөх тал дээр маш муу байгаад байгаагаа ер нь манай иргэд одоо анхаарах ёстой цаг болчихсон. Одоо тэгэл ер нь бас хөдөө орон нутгийнх ингээ ялгаа гаргаад байгаа шүү дээ. Жишээлбэл малчдын одоо юу хүнлээ гэдэг ч юм уу тий. Тэгээ хотод ингээд амьдраад ингэж байгаа бол татвар төлдөг. Тэнд байгаа хүмүүс бас адилхан орлого олж байгаа шүү дээ. Маллаад одоо бол одоо харьцангуй одоо юу гэдгийг сүр цагаа эдээ мал махны өмөрт. Тэгэхээр тэн дээр бас л тоо тогтчихгүй. Нэг амжиргаагаа зарцуулаад нэг 500 орчим малтай ч гэдэг юм уу яа гэв жилдээ нэг ингээд өөрийнхөө амьдралыг болгоод байгаа айлын татвар нэг өөр байх хэвээр. Хэдэн жалга эзэлчихсэн олон малтай тэр аймаг сумын бараг тал мал нь тэр айлынх байдаг энэ төр бол татвар ахиу байх хэвээр. Чигдгийм Улаанбаатар хотод оршин суучаад хурдан удмын тичнээ адуутай энэ төр гэж хөрөнгө орлого дээрээ мэдүүлээд байгаа тэр төрлийн татвар өндөр байх хэвээр. Мөн хөдөө орон нутаг одоо айлууд нь нүүгээд татвар ч өөрөө зохицуултыг үргэлж айлууд нь нүүгээд тэр орон нутаг хоосон болох гээд те ингээд эзгүүрэх гээд юм байгаа бол одоо нутаг орноо хамгаалаад тэр орон нутгийг айлтай байлгаад тэгээ бас одоо хил орчмын одоо зах хязгаар нутгийг одоо малтай айлтай байлгаад байгаа бол тэрийг бүр дэмжиж ингээд хот орчимд маш их мал оруулж ирээд за одоо тэр газар тариалангийн бүсэд мал аж ахуй эрхлээд ингээд бас зөрчилдөөд энэ төр байгаа бол тэрний татрыг шөө илүү өндөр болгооч гэх юм маш олон төрлийн зохицуултуудыг авч хэрэгжүүлж болох байхгүй юу. Тэгэхээр яг одоо өнөөдрийн байдлаар Монгол улсын энэ хоотын тогтолцоо маш худраг бус явагдаж байгаа гэж хэлж болох ба. Ерөөсө зохицуулалт хийж чадахгүй байна. Шүү юм зорьсон зориг алга юуг зохицуулах гэдэг нь тодорхойгүй байна. Хөнгөлчлөлт нь ч гэсэн зорилго нь юу юм? Бүгдийн тайлгнуулах гэдэг байгаа юм уу? Бодит орлогыг нэмэгдүүлэх гэдэг байгаа юм уу? Яамаар байгаа юм? Юунд хүрэх гэдэг байгаа гэдэг нь тодорхойгүй. Зүгээр ингээд нэг юм шинжилсэн болж шинжлэх гээд байгаа бол энэ өөр ач холбогдол багтаа баг ажлын одоо нэмэр бараг төрийн албаа агч энэ чинь одоо ингээд татрын хуулийн шинжилгээ хийх гэж байгаа гэл татрын албаныхан, сангийн яамныхан хараад ахад ингээд 2-3 жилд үнэхээр завгүй. Гэтэ ямар ч үр дүнгүй. Том зургаар нь харах юм бол за одоо энийг бууруулад энийг одоо хаанаас нөхөө гэдэг л асуудал үүсэж байгаа шүү дээ. Тийм ер нь бол тийм. Тэгэхээр тэрийг одоо тэр ачааллыг хаанаас нь яах вэ гэдэг л нөгөө нийлбэрийн байрыг өөрчилсөн нэмэгдэхүүний байрыг зөвшөөрөхөд нийлбэр өөрчлөхгүй гэдэг л юм л одоо.
За. Энэ татварын багц зүйл одоо шинжилэлээс иргэд юуг хүлээх хэрэгтэй вэ? За мөн юуг хүлээгээд хэрэггүй вэ? Зарим иргэд одоо ингээд сошиаллоос ингээд анзаархад хүмүүс айгүй л гоё юм хүлээгээд байгаа байхгүй юу? Одоо айгүй сайн багсаад л ямар ч айгүй тийм сайхан эерэг нөлөөлөл үзүүл юм шиг юм энэ сошиалаар ингээд яваад байгаа. Яг зүгээр бага орлоготой хөдөлмөрийн үеийн доод хэмжээ өнөөдрийн шүү дээ тийм 800 мянгаас доош орлоготой иргэнч гэж байхгүй л тийм. Гэхдээ яг хуу 800 мянган төгрөгөд оногдох хэмжээний одоо 792 мянган төгрөгөд оногдох хэмжээний буюу сард 79200 төгрөгийн татварын хөнгөлтийг бол боддоор эдлэх юм шиг байна. Тэгэхээр ерөнхийдөө одоо гар дээр ирж байгаа цалин бол хүн бүрийнх 79200 төгрөгөөр нэмэгдэх нэ гэдэг хүлээлт бол байгаа гэсэн. Эрс шинчлээд одоо бүр ямар ч татвар төлөхгүй энэ диважин шиг татрын диважин улс орон болно гэдэг хүлээлтийг бол хийж хэрэггүй тийм болгоч боломж байхгүй. Тодорхой хэмжээгээр энэ нийгмийн гишүүн байгаа бол үүрэгтэй байх хэрэгтэй гэдгийг бодож явах хэрэгтэй. Яг бодиттой бол зүгээр одоо өнөөдрийн хэмжээгээр 79200 одоо нэг 20 мянган төгрөгийн хөнгөлөлт 0 төгрөгийн хөнгөлөлттэй хүмүүсийн хувьд бол харьцангуй хөнгөлөлтийн дүн арай ахиу болох нэ тийм ээ. Таны бол та юу хүлээх хэрэггүй гэж бодож байна вэ гэдэг? Одоо зүгээр одоогийн яригдж байгаа энэ хуулийн нөхцлөөр харахад бол тэгээд бодит одоо юу гэдэг өгөөч бол маш бага харагдаж шүү дээ. Ер нь бол тий. Тэгэхээр нэг тийм сайхан эерэг зүйлийг одоо жишээлбэл 1% гэж яваад байгаа боловч бүх хүнд 1% хамаарлалгүй байхгүй юу? Одоо интервал тогтоочод байна шүү дээ. 2 сая төгрөг. Тэрэнд одоо тэр евро интервал руу орох хэсэг нь маш бага. Миний харж байгаагаар бол одоо дундаж цалин одоо 2.5-аас дээш байгаа шүү дээ. Тэр тохиолдолд бол ер нь бол одоо юу гэдгийг хүн амын татварын орлогыг бүрдүүлж байгаа дийлэнх хэсгэнд бол ямар нэгэн тийм төлөө байхгүй. Тийм одоогийн юугаар тооцоолоор харахад. Тэг бодит орлого улам буурна дундаж хэсгийнх. Яагаад гэвэл эн чинь 22 оны нэрлсэн цалингаар тогтоосон босго явж байгаа шүү дээ. 10, 15, 20% босго чинь. Гэтэл өнөөдөр 26 он тий 22 оноос хойш цалин хэдэн хувиар өссөн бэ? Ядаж улсын дундаж цалин хүртэл өсчихсэн байгаа шүү. Тэгэхээр 22 оны нэрлсэн цалингаар шатлж байна гэдэг маань тэр шатлал руу 15 руу 20 руу орох хүний тоо магадлал нэмэгдэж байгаа гэсэн үг тийм. Бараг нэмүүртгийн албан татварыг бууруулвал бараг хүнд илүү одоо өргөж гэж харж байгаа. Удаан хугацаанд худалдаж авч байгаа ажил үйлчилгээ бараа одоо юу хүнсгэлт гэхэд те энэ дээр бол автоматар 10% татвар нэмэгдэж байгаа шүү дээ. Тэр нь бараг илүү одоо юу гэдэг иргэндээ хүмүүстэй илүү өгчдөг гэж харж байгаа. За одоо энэ санхүүгийн мэдлэггүйгээс болоод татварын мэдлэггүйгээс болоод гэж түрүүн хэдүүлээ ярьлаа шүү дээ. Тэгвэл энэ татварын мэдлэгийг яаж иргэдэд олгох вэ? Яаж бид нэр иргэдийг ер нь илүү их мэдлэгтэй санхүүгийн талаар бүр одоо лавшруулаад татварын талаар мэдлэгтэй болгох хэрэгтэй гэж бодож байна та хоёр маань. Уу яг нэг үе бодвол татвар санхүүгийн талаарх мэдээллүүдийн Facebook одоо сошиалаар явж байгаа. Тэгээд иргэд тэр зэрэг анзаардаг юм нэгдүгürt. Хоёрдугаарт сошиалаар мэдээлэл хүргэж байгаа хүмүүс бас өөрсдөө хариуцлагатай баймаар байгаа. Одоо хэрэгжилж байгаа үг, авж байгаа жишээ, хүмүүст ойлгомжтой байдал энэ гэдэг нь хангалтгүй. Ингээд дурын хүн одоо ингээд дуртай зүйлээ ярьдаг болчихсон болохоор иргэд тэр нөгөөс хэрэгтэй хэрэггүй хоёрыг ялгаж сонсож чадахгүй байх шиг байна. Тэгэхээр ер нь бол одоо мэрэгжлийн хүмүүс татварын алба энэ төр ингээд иргэдэд зориулсан одоо тэр татварын мэдлэгийг нэмэхэд чиглэсэн юм подкаст янз бүрийн зүйл одоо ч нэг мэрэгжлийн нэгтлэн бодогч энэ төр чиглэсэн зүйл нь илүү байгаа шүү. Тэгэхээр иргэдэд чиглэсэн энгийн ийм мэдлэг олгох зүйлийг ахиу хийх хэрэгтэй. Хоёрдугаарт энэ дунд сургуулийн нөгөө одоо эдийн засгийн мэдлэг олгодог нийгмийн тухай мэдлэг хичээл байх болвол тийм хичээлүүдийг заадаг багш нарыг одоо татварын мэдлэгтэй болгох хэрэгтэй байх. Яг зүгээр одоо ингээ хавар нэг татварлагчдын өдрүүд энэ төрээр татварын мэрэгсэн зөвлөхүүд энэ төр гэл ингээл хичээл заагаал явж харагдах. Гэхдээ би тэрнээр эмзэгэлдэг хүүхдийн насны онцлогт ямар үг хэллэг хэрэглэх юм, ямар дүрс хэрэглэх юм, ямар одоо дуу тооноор ярих юм, хэдэн минут ярих юм чинь сурган заа харах зүг гэдэг чинь насанд хүрэгчдийнх, мэрэгжлийн хүмүүсийнх, насанд хүрээгүй хүүхдийн ингээ ондоо байх хэрэгтэй байтал дурын нэгтлэн бодогч хүн очоод дунд сургуулийн нэг ангид ингээ хичээл заахад би бол хэрвээ миний хүүхдийн ангид хүн тэгвэл би бол дургу хүлээж авна. Тэ одоо ингээд ярихдаа хүртэл ингээ өөрөө буруу ярьж байгаа хүн хүүхдэд тэгэж яриа зогсож байгаа. Тэгэхээр хамгийн нэгдүгээр хавар болохоор л нэг хүн очиод ингээл зураг хөрөг болоод ингэжсэнд орвол багш нарын эхлээд одоо бэлдээсээ багш нь өөрөө тэр татрын тухай ямар ч мэдлэггүй хүн тэр хичээлийг заахад хэцүү шттэ. Тэгэхээр тэр багшийг татрын талаар
сайн мэдлэгтэй болгох юм бол хүүхдүүд ингээд татрын талаар илүү мэдлэгтэй болно. 10 жилээс ахвал тэгээд тэр хүмүүс чи ирээдүйн татварлагч болно. Тэгээд дандаа болно гэж. А одоо нэгэнт мэдлэггүй хүнд бол 1000 хэлээд би төлмөөргүй байна. Одоо ингээд татвар төлөх ёстой гэж хэлчихвэл одоо ингээд дургуулахаа уурлал энэ байдал бол угаасаа ингээд одоо шууд өөрчлөгдөх одоо тэгэхээр нөгөө талаас нь харахад бол ер нь энэ татварын орлогоор тий бид нар ямар үйлчлэгээ авч байгаа юм бэ тий энэ тэр талын мэдээллийг маш сайн өгчөж бид нар чинь татвар төлөөд ингэдэг юм байна гэдэг хурц суурийг маш сайн бэлтгэх хэрэгтэй. Бүр 10 жилийн сургуулиас. Хэдэн жилийн өмнө би нэг юуны найзынхаа хүүхдийн урилгаар нэг сургууль дээр очиод ерөнхийдөө тэрний бизнес хичээл гэж ордог юм байл. Тэгээ ингээд бизнес нэг аж ахуй нэгж байгуулад нэг ихтэй юм бизнес хийж байгаа байхгүй юу. Тэгээд дотроо санхүүгийнх ингээд яг үйл ажиллагаагаараа хуваагдсан. Тэгээ би болохоор өөрөө санхүү юм учраас тэд нар одоо ингээд нэг орлого олоод тэрийгэ тайлагнаад тий яах тухай нэг иймэрхүү ерөнхийдөө нэг юм онлын хэсэг яваад тэгээ за одоо ингээд ийм орлого олоод ийм зардал гаргаад ийм ашиг олоод та нар ийм хэмжээний татвар төлөх юм байна гэдэг ийм одоо бодцсон юм сургалт авахгүй юу. Тэгээд тэгсэн чинь за хүүхдүүд маш их юутай ойлгоод за тэгвэл одоо өөр асуулт байна уу гэсэн чинь багшаа ер нь татварыг өсөж төлөх хэрэгтэй юм гэдэг чинь ийм татвар. Чи яа тэгж бодож байгаа гэсэн чинь одоо тэгэл бид нар татвар төлөөл тэгэл одоо юу гэдгийг төлсөн мөнгийг одоо дээгүүрээ идэж уугаад идчихэж байгаа үстэй гэдэг 10 жилийн хүүхдийн тийм асуулт ирсэн. Тэрэн дээр би бас маш эмзэглсэн л дээ. Тэгээд би бол та бүгд бол Монгол улсын иргэд те ирээдүйн одоо энэ улсыг авч явах хэрэгтэй. Хүмүүсээ өөрөлдвөл бид нэр улс одоо оршин тогтнохын тулд татвар байх хэрэгтэй. Татвараа төлөх хэрэгтэй. Тэгэхээр та хэд бол одоо энэ сэтгэл зүгөө өөрчлөх хэрэгтэй гэдэг ийм хөвчлөлтөө юм шиг нүүдэлтэй бас тий бас эмзэглэмэр юм шиг юм асуудал яг тохиолдож. Тийм нэг татвар төлөгчийн зан төлөв татвар төлөх ухамсарт хамгийн нэгдүгürt нөлөөлдөг зүйл нь төсвийн ил тод байдал, засаглалын сайн муу байдал. Тэгээд дээрэс нь бусад хүмүүсийн хандлага. Тэгээд татварын үйлчлэгийн интересээ илүү бусад хүмүүсийн хандлага илүү нөлөөлдөг. Тэгээд бусад хүн татвар төлөхгүй байж болоод байгаа бол бишээ нөлөөлнө. Тэгэхээр одоо тийм мэдээллийн цензур чинь маш юм чухал шүү дээ. Ер нь үнэн бодиттой байдал. Ер нь бол хаана шударгаал байх хэрэгтэй. Тэгэхээр бүр хүүхдүүдэд багаас нь татварын мэдээллийг олгох хэрэгтэй. Тэр хүн сургууль сурж байгаа ч гэсэн тэр одоо юу гэдгийг тэр сургуулийн үйл ажиллагаа багш нарын цалин ус одоо юу бол ингээд татварын мөнгөөр явж гинэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Тий? Тэг би юу ч үйлчлэгээ аваагүй шок байштай биш. Би чинь хүмүүсийн төлсөн татвараар дунд сургуульд үн төлбөргөө суралцсан байна. Би 18 нас хүртэл эмнэлэгт үн төлбөргөө эмчлүүлчихсэн байна. Би зам талбай дээгүүр ямар ч төлбөр хураамж төлөхгүй явж болж байна. Би гүүрэн дээгүүр гарч байна. Голын ус туулахгүй байна. Би ингээ шороо тоос босохгүй орчинд байна. Би миний аюулгүй байдлыг цагдаач гэдэг юм уу. Би ингээ хамгаалж байна. Замаар гарахад хүртэл цагдаа зохицуулж байна. Энэ бүхэн чинь төлсөн татвараас гарч байгаа энэ төр гэдгийг одоо хүүхдээ хаасна ойлгуулах хэрэгтэй. Гэтэл манайх ингээ сонсохгүй явж байгаа том болсон хойно сургаар бизнес хийгээд бизнесийн татварын асуудал үүсгэж гисэн хойно татвар гэдэг юмтай тулангууд бухимдаж эхэлдэг. Тэгэхээр энийг яг хөө ирээдүйд засархал багтаа хүүхдүүд одоо ингээ хувийн сургуулиас эхлээд усын сургууль ялгаагүй ганц хоёр хичээл орж байгаа. Хувийн сургуулиуд бол бүр бизнесийн хичээл энэ төр орчихсон. Тэгээд бас шинэ үе бол бүр л болчихлоо. За тэгээ одоо хүүхд гэлтгүү одоо юу гэдгийг иргэд те тийм мэдээлэлгүй иргэд байш. Байгаа. Бид нар одоо хэрэгтэй үед эмнэлгийн яваалтай ингээд энийг энэ цаана ямар их усөр ямар орлогоор явж байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй байхгүй тий. Тодорхой хэмжээгээр тийм ойлгуулах одоо секторын хүмүүс байгаа шүү дээ. Энэ үг хэлэхтэй. Татвар төлөх дуртай хүн байхгүй л дээ. Хэцүү татвар төлөх хэцүү. Бид нар ч тийм ялгаагүй те чадан ядан төлөөл одоо олсон орлого болгоноосоо төлөөл явдаг. Гэхдээ хэцүү байсан ч гэсэн энэ бол зайлшгүй юм а гэдгийг хүн бүр ойлгохоос өөр арга байхгүй. Зайлшгүй. Хэрвээ та өрхийн тэргүүн байгаад гэртээ ямар ч орлого олж ирэхгүй хэцүү байна гэхтээ тэр таны гэр бүлийн амьдрал ямар болох вэ? Тэрнтэй ижилхэн бид нийгмийн гишүүн байж татвар төлөх үнэхээр хэцүү шог байна гэд нэгж төрний татварыг нэгж хүн төлөхөө болчих юм бол манай улс орн оршин тогтноход хүнд болно гэдгийг хүн бүр ер нь бол одоо хэцүү байсан ч дургүй байсан ч энэ тохоо одоо ингээд татвар төлөх хэрэгтэй юмаа гэж ярьчихаар иргэд маш дургуйцч хүлээж авдаг. Одоо тий. Гэхдээ дургүй байсан ч гарцаагүй одоо бүр өөр аргагүй байхгүй гэдгийг бол бид хэлхээс өөр аргагүй л дээ. За одоо хамгийн сүүлийн асуултаа асуугаад тэгээд өнөөдрийнхэн подкастыг төгсгöö. За та хоёр маань 20 настай
өөртөө татврын талаар одоо нэг зөвлөгөө өгөөч гэвэл өөрийнхөө 20 наснд ямар зөвлөгөө өгөх байсан бэ? Тий. Гэхдээ яг бид нар ч 20 настайдаа ирэх биш татврын тухай ганц хоёр сонсчихсан байсан. Одоо орчин цагийн татврын хичээлийг бол одоо жишээлбэл би үзчихсэн. Баггүй манай сургууль анх татрын бүртгэл гэдэг хичээл. Бидний чинь одоо оюутан байх үед бол татрын багц байлууд эхний 4 хууль батлагдчихсан. Бас жоохон төсөөлөлүүд байсан. Гэхдээ яг өдрийн ангийн тийм 20 настай оюутнууд татрын хичээл заахад маш хол хүлээж авдаг л да. Яг бол амьдралаас өөрийнх нь өдөр тутмын одоо үйл явдалтай төдийлөн ойрхон биш байгаа учраас. Гэхдээ бид нар хэрвээ би одоо 20 настайдаа бол илүү их л одоо нөгөө тэр үед бол би нэг мэдээж яригдэл машин заасныг нэг там том ингээл өнгөрөөд хэрвээ би өнөөдөр 20 настай байгаа анхудаа татрын тухай сонсож байгаа бол маш их шамдан одоо суралцсан гэсэн үг байхгүй юу? Илүү их мэдлэг цуглуулах л байсан баг. За таны хувьд. За миний хувьд бол одоо яг одоогийн нөхцөл бол харьцангуй одоо юу гэдгийг мэдээллийн нээлттэй үе явж шүү дээ. Ямар цугаар одоо хүн мэдээлэл авах боломжтой байгаа. Тийм. Тэгэхээр бол ер нь одоо илүү хэрэглээ талаас нь тий энэ татварыг одоо бид нар ямар байдлаар надад одоо илүү бенефит баягаар тий ирэх ёстой вэ гэдэг талаас нь илүү одоо судлаад ингэх юм бол одоо юу гэдгийг өөрөө ирэхгүй за ийм татвар байт ийм боломжууд байт юм байна. Би ингэж яах юм бэ? Ийм эрсдэл үүсэхгүй ээж болох юм байна гэдэг одоо тийм нөхцлүүдийг л маш сайн судлаад үзээд ойлгоод одоо тий тэр талаасаа тэгээ харьцангуй одоо бас яг амьдралд бэлтгэгдсэн 20 нас гэдэг бол тий нийгмийн одоо харилцаанд орох гэж байгаа юм шүү дээ. Тийм болохоор яг тэр чиг дээрээс бол бас тэр тодорхой боломжуудыг хараад тэгээд нөгөө талдаа бас иргэнийхээ үүргийг ухамсарлаад харьцангуй одоо нэг юу хийсэн хүн байгаа шүү дээ. Сураад боловсроод яг одоо нийгмийн хөгжил улс орны хөгжил рүү одоо орох гэж шүү дээ. Тэр үе дээр бол тийм байдлаар л хатаасаа гэж байна. За ингээд урилгыг маань хүлээн авч өнөөдөр ирсэн хоёр зочдтой маш их баярлалаа. Энгийнээр маш сайхан ойлгомжтой ярьцгаалаа хэдүүлээ. Ингээд манай өнөөдрийн подкаст маань өндөрлөж байна. Бид өнөөдөр хувь хүний орлогын албан татврын талаар нэг ч гэсэн таны одоо мэдлэгт хувь нэмээр оруулсан мал энэ манай подкастын гол зорилго маань юм шүү. Ингээд дараагийн дугаар уулзтлаа. Баяртай.